За орой минь асуулт хариулт чатар нэлээх асуултууд ирсэн. Тэгээ одоо тэднэрт хариулт өгнө. За энэ мэтчлээ ингээд үргэлжлүүл яваад байгаа. Өмнө бас хит хитэн юм лайв хийсэн байгаа асуулт хариулттай холбоотой. За тэгээ тэрийг бас үргэлжлүүлээд явна. За дууд ажгүй тод байгаа бол тэгээд асуулт хариултандаа шууд орё доо хүмүүсийг хүлээлгэхгүйгээр тэгээ энийг бас хадгалаад YouTube руу хуулчин. Тэгээд тэндээс бас нөхөд үзэж болно. Өнөөдөр нэлээд тухтаас унаа. Маш их асуулт ирсэн. Бүр маш их. Тэгээд яг ерөнхийдөө энэ мэтчлээ явах нь их зөв юм байна гэж бодсон. Яг нөө тэнд донд ч нөө давхцсан асуултууд их байгаа. Тэгээд тэднийд нь одоо нийтэд нь хариулт өгөөд явах нь айгүй зөв гаргалгаа юм байна. Тэг яг би ганцхан бөө мөргөл гэдэг сэдвт баригдахгүйгээр ингээд одоо энэ мэтчлээ ингээд лайв подкастаар явъя гэж утсан боловч над руу ирж байгаа асуултын бараг 90% дандаа бөө мөргөлтэй холбоотой тиймэрхүү асуултууд маш их байсан. Тэг яг одоо тэгэл тэдгээр асуултуудад ерөнхийдөө хариулт өгөндөө. За тэгэхээр ирсэн асуултууд нэлээд асуултуудыг ерөнхийдөө хариулъя гэж бэлдсэн байгаа. Тэндээсээ уншаад явъя да. За эхнийх нь болохоор бөөгийн толны талаар. За бөөнөр бүгдээрээ тол хэрэгэлдэг. Тэгээ толтой холбоотой зүйлсийн талаар асуусан байна. Монгол бөөгийн тол. Яг одоо ингээд бид нар ингээд ажиллах юм бол хаасаагүй байгаа тийм үү? Гуйлаар хийчихсэн, мөнгөөр хийчихсэн, зэсээр хийчихсэн ингээд бэлэн ингээд худалдаалж байгаа зах. Одоо энэ тэндээс ороод үзэх юм бол ер нь бол маш ихээр нэг үйлдвэрлэлд тавьсан байна. Яг ер нь бөөгийн анхны толны анхны хэлбэр нь бол ер нь чулуу. За тэгээд хүрэл одоо энэ далны яс идэрч ял яг одоо бөөгийн тол болж исэн байгаа тухайн үед. Гэхдээ энэ бөөнөр ингэж толыг ингэж хүзүүндээ зүүж хэрэгэлдэг нь бол нэлээд сүүл үеэр. За бараг 19-р зууны ихэнх үе ч юм уу тэр хавцаагаас нэлээд сүүл рүүгээ. За тэгээд ерөнхийдөө түгээмэл хүрлэр хийдэг байсан байгаа юм. За тэгээд зарим Монгол одоо бөөгийн толтой холбоотой түүх домог гэх юм бол ной гэж бөөлж жагаад тэнгэрээс тэр толыг буулгаж анх хэрэгэлсэн этэр гэдэг тийм домог юм байдаг байхгүй. Тэгээд хүмүүс бас жоохон андуурах гэдэг талтай. Тэгээд би бас энэ сэдвэр өмнөөс ярьж исэн санагдаж байна. Гэхдээ яг асуулт учраас лам нарын бас тол байдаг, мандлын тол гэж байдаг. За мөн нүүрэ хардаг тийм одоо гоо сайхны тол хүртэл байсан байгаа. Ихэвчлэн гуйлан. Тэгээд лам нарын бас мандлын тол гэх. Тэгэхээр ерөнхийдөө зөвхөн бөөнөрт тол бол байдаг юм биш. Тий. За тэгээд одоо та нараас одоо энэ янз янзын юмнаас харж исэн бол одоо Монгол баатарууд ингээд чэйжин дээрээ ингээд тийм толтойгоор ихэвчлэн ингээд кино ч юм нэгэд үсэлгдсэн байдаг тий. Тэр нь ямар очтой вэ гэхээр нэг дайн тулаа явж байхдаа тэр Робрурк Рашид Адинес өдөр Марко Поло эдрийн тэмдэглэлийг ингээд үзэх юм бол монголчууд бөө бөөлүүлэхгүйгээр аливаа нэг том асуудал шийдвэр гаргадаг байсан гэж. Тэгээд дайн байлдаанд заавал бөө бөөлдөг. Тэгэнгүүт л тэр Монгол баатарууд тэр бөөгийн хар хүчийг өөрийнх нь тэр зүүж аваа толон дээрээ шингээж авдаг гэсэн тийм утга санаатай байсан байгаа юм одоо. Одоо яг нэг цаг хугацаа өсөх ирээ тэр нэгэ гуйлмал болоо явчаад маш олноор нэгэж давхар зүүж итэр. Одоо бол баг энэ хоошоогоо энэ тагнын одоо энэ цаатан одоо урийнхаа бөөнөрт бол тол бол бүр одоо хүртэл байдгүй. Ашигладгүй ерөөсөө. Бүр заримд нь бол баг мэдгчгүй шахав тийм. Дахад бөөнөрт бол жишээ нь бас нэлээд сүүл рүүгээ орж ирсэн байгаа юм. За тэгээд гангаар хийдэг байсан байгаа юм. Ган төмрөн тойл одоо яс жинхэнэ тэр ган төмрийг чинь давтаж тэгж хийдэг байсан байгаа юм. Хүрлэр хийдэг байсан байгаа юм. За тэгээд тойлыг ашиглах нь болохоор
Хүмүүс болохоор хамгаалт гэж боддог. Яг нэг талаараа тэгж ойлгож болно. Гэхдээ нөгөө талаараа болохоор бас мэрэг төлөвлөгөөнд ч ашиглах юм болно. Тэгээд тэр онгодын хүчийг тэр толин дээр шингээж авч байгаа гэсэн чи бэлэгдлийн байгаа юм. Янз бүр л байгаа юм. Ихэвчлэн тэр гартаа барьж хэргэлдэг. Одоо нөгөө зэрэг нэмхийн өмнө тэр ихтер гардаг да тий. Тойлоо гаргаж ирээд нөгөө нэг арчаад энд юу харагдаж байна гэтэр гэдэг одоо нэг тийм сцен байдаг шүү дээ. Тэндээс харах юм бол ер нь бол 19-р зууны үе хүртэл толиг бол тэгж хүзүүндээ зүүж хэргэлдэггүй байсан байгаа даа юм тийм. Бүр тийм чулуун одоогор бол нэг хөөрөг мөрөг гэдэг энэ үнэ тийм чулуун толинууд хүртэл байсан байгаа юм. Тэгээ тойл их сонио. Бүр за яг толиг ингээд нэг бөөгийн толь байлаа гэж бодоход яг бөөтэйгээ хамт өгдөг гэдэг байхгүй толь. Бөөгийн толь бол тухайн одоо идэлж хэрглэж исэн бөөр нас ороход тэр толин дээр нэг тийм өвөрмөц судал гардаг гэж байгаа. За тэгээд бүр тэр битгийл одоо бүр толиг хараад за энэ бөөр ийм хэмжээний одоо настай юм байна ч гэдэг юм энд нэг удахгүй байна ч гэдэг юм уу тэгж бүр мэддэг байсан гэдэг яриа байдаг. А тэгээ бөөр өнгөрсний дараа толин үүсэх юм бол судал татчихсан ингээд байгаад байдаг. За тэгэхээр толь бол тийм. За тэгээ тухайн толь бол тухайн хүнийхээ амны үнэтэй гэж ярьдаг. За тийм болохоор хүрэл толинд бол янз янзын алт ч юм уу үнэт металлуудыг шингээж өгөх хэрэгтэй гэж үздэг. Амны үнэтэй гэж үздэг. За тэгээд их сонио. Тэгээд тэр чинь бас л их сайн дархан үнээл тэр алах түш хоёр хавьж иж хүн өөртөө ингэ зориулж хийж өгдөг юм байна. За тэгээд гуйлан толь бол ер нь за Брэд Боннер бол гуйлан тойлыг бол илүү их түлхүү бас байсан байгаа шүү. Тэгээ бас ламнар бас илүү их гуйлан тойлыг ашигладаг. Тэгээ Боннерийн хувьд бол түгээмэлтэй хүрэл байсан байгаа. За мо ган тойл гэх мэт тийм учиртай байж. Тэр битгийл одоо нэг толио бүр эн тэнд үлдээдэг байсан байгаа Боннер. Одоо толио тэнцэнэ нэг газар ингээ үлдээчихэн гутлаа дараа нь бөөлөөд тэнд юу болж байгааг харж чаддаг байсан гэдэг тийм түүх юм байдаг. Одоо тэр хингээд тэр халахын нэр нь одоо марцчих нэг бөө энэ тэнд очиж толинуудаа ингээд хид хідэн тойл ингэж үлдээчээд дараа нь бөөлөө тэнд юу болж байгааг харж чаддаг. Мөн тэнд бас нэг зан үйл юм тэгж хүрдэг байсан гэх мэт зүйлс байдаг. За тэгээд толио дэрлэж унтаад янз янзын зүйлдэг байсан гэтэр гэх юм байдаг. За толины тухайд бол ийм байна. Тэгэхээр нэг нэлээд сүүл рүүгээ л хэрэгсэн шүү. Тэгээ бөөд бас их олон толь байх нь бас тийм сайн биш л гэдгийг тий. За тэгэхээр алганыхээ талаар бас асуусан байна. Алганыхээ судал. Ерөнхийдөө бол яг миний бас маш сайн мэддэг сэдв. Алганыхээ судал, алганыхээ шинж гэдэг бол энэ дээр бас би ер нь бас нэг нэлээд гарчсан. Маш олон жил зөвхөн энэ чиглэлээр их хөвчлэн дагнажсэн болохоор энийг маш сайн ойлгодог. Тэгээд алганыхээ шинжих тал дээр ярил надад маш их түүхий бүр өөрийнхөө амьдрал дээр ч байгаа. Жишээ нь хамгийн сонин ингээд алганыхыг анх ингээд алганыхээ шинжих тэр сонирхож 10 чи эдийн жилийн 14 мөрөн жилийн өмнө та анх ингээд сонирхож явахт би ингээд зарим нэг тийм одоо нэлээд тийм хүнд өвчтэй тийм саажилттай ч юм уу эсвэл нөгөө нэг даунтай ч гэдэг юм уу тиймэрхүү ингээд хүмүүсийн гарыг ингээд шинжиж үзчихсэн хооронд нь харьцуулаад эднэрт ингээд ямар ижилхэн шинж тэмдэг байна. Тэг ингээ харангуут л их нь дийлгэх нь нэг зурааснаас ч юм уу хоёр зурааснаас бүтцэн байсан. Яг тэр хүнтэйгээ адилхан гарах хурууны хөгжил болон хийн маш бага илэрцтэй. Ерөнхийдөө нэлээд сулвтар тийм байгааг анзаарчсан. Тэгэнгүүтлээ надад тэр үедээ их сонирхолтой илүү сонирхолтой байгаад тэгээд би энд бол нэлээд тухайд бол маш их автчихсан. Тэгээд одоо энийг ижил төрлийн бизнес хийдэг хүмүүсийн гар хөлийг ингэж өөр ажигладагч байдаг юм уу те. За тэгээд мөн ямар нэгэн гинт хэрэгт холбогдчихсан хүмүүсээс их ажиглагч байд юм уу те. Тэгэхээр нийтлэг тийм шинж тэмдэг юмнууд маш их байсан. Гэхдээ мэдээж хүний алга бол ерөөсөд давтагдахгүй. Энд чинь баг нийтийн толлын өмнөх 300-аад оны өмнө баг шүү. Хамгийн багтаа. За тэгээд энэ алганыхээ судал бол яг судлагдсанаар үзэх юм бол энэ грек, энэтхэг гих мэт газруудад за мөн Монгол бөөнрийн дунд бол хамгийн бас түгээмэл байсан байгаа. За тэр битгийл одоо алганыхээ судал нийтлэн өмнөх бараг 500 жилийн өмнөх тэр алганыхээ судлалын талаар судрыг олж исэн гэж ярьдаг. Бүр маш одоо алганыхээ судлалын бараг библ гэж хэлэх болохоор тийм судар өдр байсан. За нөгөөтэйгөр бас Буддагийн түүхэн дээр гардаг байхгүй. Буддаг төрөхт нь тухайн төлөгч нар гарын алгыг шинжээд өөрмөц шинж тэмдэг олж харсан тухай байдаг. Түүний гарын дээр дугуй тийм хий дүрс байна. Энэ бол маш ховор тохиол бөгөөд энэ бол маш онцгой хүн байна гэдэг тийм
гих мэт. За тэр үтгэл бүр энэтэлтэй холбоотой Библиэтэй холбоотой ш түүх байдаг. Тэр нэг Библиэлд гарч байгаа нэг хүн бурхан миний гаран дээр ямар ад чөтгөрийн тэмдэг гарсан юм бэ гэж асууж байгаа нь тийм бас хэсэг байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол маш эртнийх бөгөөд ер нь энэ дорн дахны хувьд бол тун эртний одоо хүн шинжих ухааны нэг нь байгаа юм. За тэр бүр одоо маш энэ алганыхээ шинжилт гайхалтай бүр тийм алдар цууд үрсэн юм шинжээч нар байна л да. Тэр ихтгэл нэг Чаплин хамгийн анх одоо амжилтанд хүрээгүй байхдаа алганыхээ шинжээч дээр очиод чонд асар их нэр алдар эд хөрөнгө харагдаж байна гэхэд нэтгээгүй гэж байгаа. Тухайд өөрөө юу ч байсан байгаа байхгүй. За тэг гих мэт ерөнхийдөө бол одоо тийм одоо Гитлерч байдаг юм уу? За Сталинч байдаг иймэрхүү том хүмүүс бол энэ алганыхээ судлалыг бас тийм шинждэг хүмүүсийг ашигладаг байсан гэдэг юу гэдэг. Ягаад тэгэхээр бага тэгж бүрдүүлдэг. Одоо хүртэл зарим одоо энэ гадны Европын өндөр хөгжингүй орнуудын компаниудад том компаниудад тийм шинжээч нар ажилладаг гэж байна. Одоо юм нь маш хөгжингүй болчихсон. Тэгээд одоо нөгөө бага тэгж бүрдүүлж идэг. Хүний гарыг шинжээд энэ хүн энэ ажилд хэр тохирохоор нь хэр бүтээлч вэ, хэр нийцтэй байна гэх мэт ингээд шинждэг. Тэгэхээр энэ бол ер нь бол маш бодиттой бүгд шинжлэх ухааны нэлээд үндэслэлтэй зүйлтэй. За ер нь одоо бид нар бол манайхан болохоор тэгдэг байхгүй. Алганыхээ шинжих гэхээр мэрэг төлөг шиг бодоод байдаг байхгүй. Яг л нэг мэрэг төлөг шиг тэрийг нэг асууч тийм энийг нэг асууч тийм үү гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө нэг юу гэдэг нэг тийм зарагдах нь ийм зарагдах нь ч гэдэг юм гэдэг тиймэрхүү өнгөстэй бод. Тэгтэл энэ үгүүлтэй энэ бол ерөөхдөө хүн шийдчих маш том арга ухаан. Тэгээд бүр эрүүл мэндийн салбарт ч гэсэндээ энэлийн одоо судалгааг маш сайн авч үзэж байгаа. Хүний гарах хуруу арьс бид нар ингээд харахад ингээд нэг мэт болооч нөө 20 хэдэн төрлийн өнгө ялгардаг гэж байгаа. Хүний гарны энэ арьснаас жишээ нь одоо тэр нь эрүүл мэндтэй холбоотой. За яг нөгөө нэг нийтийн дунд энгийн байдаг штэ нөө хомс сүрх юм бол ходоод өвддөг гих мэтчилж байд юм уу те. Тэгээд үзэхээр бас за тийм одоо алганы юу цайралттай байх юм бол ходоод цус багталч гэдэг ч юм уу хүүтэн байх юм бол тэр гээд ангаахын хүртэл хэрэглэгддэг. Тэгээ нарийн судлаад үзэхээр хүний тарих уурэг тарихнаас гарын алга хүртэл нарийн хялгсан судсаар маш гүн гүнзгий холбогдсон бөгөөд тухайн хүний алга гэдэг бол тэр хүний толио гэж байна. Тэгээ надад энэ аягүй сонирхолтой байсан учраас би бүр тийм интернетээр нэлээд тийм олонний танил эсвэл маш амжилтанд хүрсэн удирдагч тиймэрхүү хүмүүсийн зурагнаас ингээд алганы хийн гарсан тиймэрхүү одоо зургуудыг хайж эхэлсэн. Тэгэхээр энэ бол бас надад бол нэлээд тийм сонирхолтой үр дүн гарч ирсэн. Энэ маш одоо юу гэдэг одоо тэр бомбнуучдын бизнесмэнүүд эдрийг харахад бол тухайн хүмүүсийн гар хээ зураасын бүтэц сэдэр бол шал өөр ангид байсан байгаа байхгүй. Тэгээд гих мэт тэгээд энэ баг энийг амьдралдаа өдөр тутамдаа ерөөхдөө баг ашиглаж сурсан. За тухайн хүнийг ингээд шинжихэд бол надад бол алга нь бол баг ярилцаж сууснаас дээр санагддаг. Юуд ямар нэг овог нэржил нас хүүсгээд авах шаардлагагүй ер нь харьцангуй амар санагддаг тий. Тэгээд ер нь төргөн замтай огц мууртай ч гэдэг юм айдуу зөөлөнч гэдэг юм уу эсвэл нэг тийм дүрсгэгч гэдэг юмгүй энэ бол маш амархан гарч болдог. За дайчин эсвэл аймхаа булчгарч байт юм уу энэ хүний алганаас бол хамгийн сайн ажиглагддаг. Гэхдээ ер нь бихтэй бас маш хэцүү. Яг л одоо юу гэдэг нэг айлгартай адилхан гэсэн үг. Зүгээр нэг одоо үндсэн зүрх толгой амьдрал хувь зайч гэх мэт яг үндсэн нэг ингээд нэг зураас байх боловч тэр болгоныг тайлж унших нь ер нь маш төвөгтэй. Гэхдээ яг нэг гартаа оруулчих юм бол айгу сонирхолтой ер нь маш сонирхолтой. Тэгээ алганыхээ судал бол Монголд одоо миний мэдхийн бор гэж хүн байсан, цэнд гэж бас хүн байсан. Тэгээ бор гэдэг хүн бол бас гайхалтай алганыхээ шинждэг байсан. Одоо бас захмахтаар ингээл алганыхээ хэмээ шинждэг л байсан юм. Тэр бүр энэтхэхт бүр тэр чиглэлээр нарийнс сурсан л гэж ярьдаг юм. За тэгээд хин гэд нэг удган байсан маань хөвсгөл тэр болохоор шууд нэг бас алганыг гайхалтай уншдаг байсан гэдэг тэр удганы нэг түүх байт юм а. Би бас компьютер дээр бич тэмдэглэсэн байдгийн. Гэхдээ энэ хоёр янзаар байгаад ах шүү. Зарим ингээ бөөнрийн хувьд харахад нэг зураас хэлбэр хөөхөөс илүүтэйгээр тухайн хүнийг хараад алгыг хараад тэгж зүн совингороо тайлж нэг мэддэг байгаа юм. Нөгөө хэсэг нь болохоор илүү хүндлэлтэйгээр ингээд судалгаа маягаар ингээд хөөж холбож тооцоолж гаргаж ирдэг тийм байгаа юм. Гэхдээ ер нь бол монголчуудад ч гэсэндээ энэ алганыхээ юм бол маш эрт дээр үеэс байсан байхгүй юу. Бүр хүннэг үед хүртэл алганыхыг шинждэг тийм төлөгчнөр байсан гэж байгаа. Тусдаа төлөгчнөр хүннэг үед шүү дээ.
тийм юм байсан гэж байна. Тэгэхээр алганихээ бол ингээд та ч гэсэн өөрсдөө үзүүл маш сонирхолтой. Гэхдээ энд бас ойлгох гэж баггүй цаг зарцуулах байхаа. Тийм байна да. Тэр одоо энтгийг эднэрт бол бүр тэр Бирманууд байдаг гэж байгаа юм л та. Бүр энэ дээр ингээд төгсөрч гисэн. Тэгээд тэднэрт маш нууц ингээд ийм судрууд ингээд хадгалагддаг. Зөвхөн тэр одоо нууцын зэрэгэлтэй. Тэн дээр олон 100 жилийн турш алганихыг судалсан тэр нарийн тайллууд нь байдаг гэтэргээд. Тийм. Тэгээд хүний алга ихнийхээ бол ер нь хамгийн сонирхолтой бөгөөд тухайн үнийг хамгийн сайн тодтогч өгдөг. Тийм. Энэ надад өдөр болгон сонирхолтой байсаар ирсэн, амьдралтаа өдөр болгон хэрэгжүүлдэг энэ талын мэдлэгийг бол энэ заавал хүн шинжихтэй биш, зүгээр л бүх зүйл төр маш хэрэгтэй байдаг гэсэн. Тийм байна да. Тэгээд энэ практикээр илүү сайн ойлгон шүү дээ. Тэр ихтгэл одоо цэргүүд ёслохтой болохоор тодорхой хэмжээнд гараа доош нь яадаг гэсэн тэр нэг энэ төрлийн бас юмыг уншдаг хүмүүс нуудаг байсан тэргээд яг нэг тиймэрхүү яриа юмнууд байдаг тий. Харин зөвхөн нэг юм ухрал зүг байдаг нь зарим хүмүүс болохоор алга үзүүлэх муу гэсэн итэргээд нэг юм яриад байдаг. Тийм бол би бол өстой мэдэхгүй тэр бол жоохон мухар сүсгийн транс шинжтэй. Бидний гарыг өдөр болгон янз янз хүмүүс хардаг байлгүй тий. Тийм байна. Яг гэхдээ нөгөө нэг чинь байнга ингээд тогтнол мэрэг төлөв биш учраас байнга ингээд хийлээд үзүүлээд байдаг юм биш л байхгүй да. Тийм бол шаардлагатай биш. Өнөө маргааш ч юм уу тэгэл нэг юм тиймэрхүү зүйлсээр биш байхгүй юу тий. За тийм байна. Алганыхээс шинжлэх ухаан хиромант. За тэгээд ер нь та нараа яг англи дээр palmistry гэх мэт те хиромант гэх мэт ингээд сэрчлээд үзэх юм бол маш олон сонирхолтой мэдээллүүд бас гарч ирнэ шүү. Тэгээд би бас энэ тал дээр бас нэг подкаст хийгээд өөрөө YouTube сувагтаа тавьсан байгаа. Тэгээд арай дэлгэрэнгүй ярьсан баг тэр тал дээрээс бас ягаад үзээрэй. Тэгээд ер нь бас гараагаас те хамгийн сайн арчил сэвэр сэмцгэр байдаг хүн амьдралд маш эмгцэгцтэй байдаг. Энэ бол бүр маш энгийн ойлголт. Тэ. Жишээ нь би зүгээр энгийн зүгээр юм хийхэд хүн таны гарыг атгах, гар барихтаа атгахад тухайн хүний зарим нэг зүйлсүүдийг илэрхийлдэг гэж байгаа юм. Хэрвээ танд итгэж байгаа хүн бол аль бол халгаар бүтэн нийлүүлж ингэж барьдаг гэж байгаа юм. Ямар нэг хүн итгэлтэй ч юм итгэлтэй харж бол эсвэл танаас ямар нэгэн нуустай байгаа бол ихэвчлэн доороос тосож барьдаг гэж байгаа маа. Тухайн хүн танд бүрэн нээлттэй бол дээрээс ингэж гар барихдаг байх жишээ нь ч гэдэм үү те. Суугаагаараа хин нэгэнтэй гар барьж байгаа хүн бол тухайн нэг жоохон үл хүндлэгсэн юм жоохон хүндэтгэлгүй ханддаг байхын шинжч гэдэг ч юм уу. Ингээд ярих юм бол маш их юм байна. За хуруу нь ийшээгээ налсан гэдэг. Яг та өөртөө судлаад үзвэл илүү их сонирхолтой байхаа тий. За тэгээд дараагийнхаа асуултанд оръё доо. Тэнгэрийн үд нээгдэх ер нь тэнгэрийн үд хаалга гэж байгаа юм уу? Мэдээж та тэнгэрийн хаалга харах хайхан бол мэдхгүй одоо хаанаас олох юм мэдхгүй. Яг зүгээр нөгөө нэг ханш нээгдэн гэдэг байгаа чинь бол яг тэр яг бидний ёс уламжлал бол биш юм. Тэнгэрийн үд нээгдэн гэдэг нэг тийм учир жанцтай юм байдаг юм. Гол мөрөн гисээд амьтад ичнээсээ гараад урсгал урсаад гих үед одоо энэ байгальлахын бүх юмс эргээд сэргэж гинэ гэсэн бүх юм. За тэгээд тэнгэрийн эхний дуунаас хойш одоо янз янзын зан үйлүүдийг монголчууд тэд тусмаа хийдэг гэсэн. Тэнгэр дуурсчны дараа нэг голын хор гарлаа гэдэг штэ. Тэрнтэй адилхан тэнгэр дуурсны дараа тахилга тайлах ч үгүй юм уу тиймэрхүү зан үйлсүүдийг хийдэг байсан байгаа юм. Уул хайрхан тахих ч үгүй юм уу те. Тэгээд буцаад хавар болоод амьтад ичээндээ ороод гол мөрөн хөлдөөд бүх юм ингээ нэг зогсон байдал шилжиж байна та. Тэр үеиг бас нэг одоо юу гэдэг зарим бүр ингээд хуучны бөөнөр бол бүр зарим онгодороо бөөлдөг байсан гэж байгаа. Зарим онгодороо одоо бөөгийн тэр түүх интернетээр судлаад үзэх юм бол за одоо үйл ирж те одоо бүх юм ингээд яаж чинь одоо би энэ онгодуудаа ингээд бол дуудахгүй бөөлөхгүй зөвхөн энэ онгодуудаараа бөөлнч гэдэг юм ингээд зарим онгодоо бол бүр тэгж бөөлдгөөсөн байгаа тэр үлдэлтэй амарч бас тийм юм байсан байгаа. Түүнээс биш тэнгэрийн үд нээгдээд
хаагдаад гэсэн яг хөө тийм юм биш. Шууд утгаар нь ойлгож болохгүй угаасаа. Зүгээр яг нөгөө нэг өрн дулаан гэж бүхэм ингэж сэргэж гин байгаль дэлхийн өнгөө нээж гин. Энэ үед бол зан заншлын хувьд бол яг нь тайлах дахлах хийдэг байсан байгаа юм. Гих мэттэй янз янзын зан үйлүүд юм хийдэг байсан байгаа юм. Тэр утгаараа хоймрын онго. За яг олон янзын л онгод байсан. Хоймрынх, үүднийх, бүр хаяанд хүртэл тавьдаг байсан. Гэр онгод гэж байсан байгаа юм. За баруун зүүн хатавчандаа тавьдаг байсан ч байгаа юм. Тэгээд брэдүүд донд бол хоймрын хөгшин гэж бас байсан байгаа юм. Гих мэт тийм үү. Хоймортой тавьдаг байсан байгаа. Тэр айлын сүлд болсон онгодоо тэгж тавьдаг байж одоо хойморт. Тэгэнгуутлаа одоо тэр хамжин онгод буюу одоо даасан онгодод гэж байсан байгаа монголчуудад даасан. Тэр нь юу вэ гэхээр би одоо үр хүүхэдтэй ч юм уу те баг балчир байхад нь бөө залж авчираад за энэ хүүхдийг одоо ингээд танаар ингээд аргалуулъя те гэх юм бол тухайн бөө за энэ хүүхдэд энэ онгодыг босгож өгөө. Энэ яваа насанд нь ийм юмнаас аварч хамгаалж явах юм. Энэ онгодтой ингэж харьцаарай гэдэг ч юм уу те. Тэгэж ингэж хамжаа болгож ингэж тийм онгодуудыг бас тавьдаг байсан байгаа юм. Янз янзын юм байсан байгаа юм. Бүр тэр хаяанд тавьдаг байсан ч байгаа юм. Үүдэн тавьдаг байсан ч байгаа юм. Одоо тэр хуучны тэр одоо юу гэдэг тэмдэглэл инээтэй юмнуудыг үзэх юм бол гэр онгод бол гэх юм бол 9 шид байсан байгаа. Тэр гэр дотор байлгадаг онгох юм бол бүр эдэн дотроо хүртэл онг хийдэг байсан байгаа. Ааруулаар хийгээд эдэн дотроо тавьдаг. Тэгээ монголчууд ч айлын эдэг ингээд доороос нь ингэж нэг хөндлөл үзүүлээ дээрээс нь авдаг та тэн дотор тэр эдэний онг гэж байсан гэж байгаа юм тий. Тэр битгийл одоо малын өвхөл гай барцтай юмас малыг хамгаалдаг тийм онгоч гэж байсан гэж байгаа. Тэр онгодоо болохоор мал сэтэрсэн маландаа үлгэж явуулдаг байсан гэж байгаа. Бүр тэр сонин түүх биш. Айлын хоныг чон хариулаа явж исэн. Тэгсэн чинь манай гэрийн онгод энэ чоныг одоо би ураад хоноо эргүүлж байгаа гэж байгаа жишээ нь тийм байсан байгаа юм. За тэнгуут л одоо юу гэдэг гинтийн хинийг өвдөж ингээд байх юм бол тэр хүнийг даасан тэр заяа онгод юмыг нь бас босгож өгдөг байсан гэж байгаа. Тэр нь зөвхөн бөө байхгүй хамаагүй. Бид нар бол онгод ихэр зөвхөн бөөд байдаг юм шиг ойлгоод байдаг боловч үгүй байгаа юм. Тэгээд бүр тэр сэтэрсэн малан дээр гэрийнхээ зөвхөн онгодыг ачаад явж исэн тийм гэдэг юм баримт юм байгаад идэх байхгүй. Тэгэхээр онгод гэх юм бол бүр янз бүр 9 шид байгаа. Янз янзаар хийдэг байсан байгаа, янз янзаар бүтээдэг байсан байгаа. Хамгийн эхэлч нөгөө тойтомчлч ингэж нэг бэлэгдсэн болохоор тэр ерөөдөө модж болооч юм эсвэл байгалийн нэг онцгой хэлбэр дүрс зүйлийг онг болгож шүтээд эсвэл тэрийг янз янзаар хэлбэр дүрст оруулаад гэх мэт ингэж явж гисэн хамгийн эртнийх нь тийм. Ингээд судлаад үзэх юм бол маш олон юмнууд гарна. Гэтэ нэг юм бэлээ. Хүн зүгээр юмыг ингээд нэг сонсоод өнгөрөх нэг өөр. Яг тэрийг мэдгээд ирмэлзээд хайгаад ингээд бүр ингээд эрэлхийлээд үзэх нэг өөр. Тэгэхгүй бол хүмүүс ч юмыг олж нээж судалж мэдий гэхгүй зүгээр ингээд бөөлөд байгаарай. Тэгээ бөө болно шүү те. Бөө ахын тулд хүн байгаарай. Бөөлж сурна шүү гэдэг юм бол одоо тэнэг хэрэг үстэй те. Тийш бодиттой хариулт хэрэгтэй биш те. Тийм. За тийм байна да. Тэгэхээр онгох гэх юм бол ер нь янз бүрэл байсан байгаа юм тий. За бүр 100 юунаас хамгаал нутгаар яасан тийм сүлд онгод юм босгодог байсан байгаа юм тий. Гай барцад одоо муухай амнаас хамгаалсан тийм янз янзын босгодог байсан байгаа юм тий. Онгох шүтлэг бол монголчуудын дунд бол тун эртний байсан бөгөөд энэ зүгээр энэ цаг үед устцсан байхгүй да. Бараг усчихсан. Тэгээ хүмүүс онготтой юу гэхээр би бөө болох юм гэж ойлгоод байдаг чинь бол нэгсний том төөрөгдөл واخгүй. Тэгээ мэдэхгүй л байна л да. Ямар ч дүрлбэр дүрстэй байна. Тэрийг бол өөртөө стандартчлахын аргагүй. Ер нь бөө мөрөглийг стандартчлахын аргагүй байхгүй юу? Тийг юм батлахын аргагүй. Гэхдээ ерөнхийдөө үндсэн нэг тийм ерхий зарчим ёс уламжлал гэж юм байгаа боловч тэрийг бас хүн мэдчих зүгээр. Гэхдээ нүг стандартчлал гэж байхгүй. Гэхдээ тэр нь юу хүснээ хийгээд явна гэсэн үг ерөөсөө биш шүү. Тэ. Тэр энэ харсан даасан гэдэг ингэдэг дээр одоо айгүй гой тайлбаруудыг хүмүүс өгч ирсэн те. Одоо та хэд судлаад үзэх юм чинь одоо юу гэдэг тэнгэр нь хайцсан гэж ярьдаг өстэй хүнийг тийм үү те.
заяа нь хазаацсан ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр хүний харж хамгаалж заяа тэнгэр гэж юм монголчууд байжээ. Одоо тэр хүн тэр нь тэгсэн чинь монгол хүний бэлгээр хоололдог гэж. Бэлэг зүгээр нь. Одоо юу гэдэг монгол хүн бэлгээрэ гэж ярьдаг байхгүй юу? Төвд хүн аргаараа, хятад хүн зайлаарэ гэдэг. Тэгэхээр яг нь монгол хүн амны бэлгээс аштын бэлэг гэж яриад байдаг да тийм үү? А тэр нь яадын гэхээр тэр хүнээс гарч байгаа тэр амны бэлгээр нь тэр заяа тэнгэр юм нь одоо хооллож явдаг юм. А тэгээд тэр нь бүр одоо тэрэнд нь одоо нэгсэндээ урамшиж явдаг гэсэн. Тэгээл нэг өөрийнх нь хар тааж явсан заяа тэнгэр нь ингээд тус болж явахт би бүтэхгүй юм заяагүй марчаагүй муу юм гэхээр тэр нь гомдоод яваад өгдөг гинэ. Тэгэхээр тийм хүнийг ч одоо тухайн цаг үеийн мэрэгэн хүмүүс ч хараад энэ ямар заяа нь хайсан, тэнгэр нь хайсан гэж тэгж ярьдаг байсан байгаа юм. А тэр битгийл одоо юу гэдэг нь хүүхд өөрийгөө харж хамгаалж авч байгаа тэр юмыг хоолдог байжлаа ингээд асгаж утгаал хоолдог гэдэг юм байна л да. Тэгсэн чинь ингээд хүүхд ингээд хитрхи багаас нь ингээд цэвэр цэмцгэр байгаад ирэхээр бүр л өвчин ороогоод идэх гинэ. Тэгсэн чинь тэр хүүхдийн нэг за нэг хөлд ороод хилд ортол нүгдэд зовоохгүй аварч хамгаалах тийм юм одоо харсандаас нь тэнгээс онгод юм байдаг. Тэрийгээ тэгж хоолдог байсан гэтэргээд тэрнтэйгээ тоглолдог гэтэргээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол монголчуудын ертөнцийг үзэх үзэл байсан байгаа юм тийм. Энийг бол мэдээж яг энэ шүүгээд бутлаад гаргаад ирэх юм байхгүй. Гэхдээ зүгээр энэ бол ихтгэл үнэмшлийн хувьд байсан байгаа. Бас энэ бас тийм оргуу хоос юм биш. Эртнээс л тийм байсан байна. Тэгэхээр амны бэлгээс аштын бэлэг гэдэг чинь энэ дээр яригдчихэж байгаа байхгүй юу. Тийм болохоор монгол хүн бэлгээрээ үгээр өстө нэг алдж болно босгож болно гэдэг шиг. Тэгэхээр хүнийг тэр хар тааж яваа заяа тэнгэр нь дандаа болохгүй бүтэхгүй муу муухай юм яриад хахаар тэр нь голоод тэр нь хаяад тэр нь гомдоод явчихдаг гэж. Тийм хүмүүс юу гэсэн ингээд амьдрал төөрчдөг гинэ. Одоо та нар хардаг гэсэн юм л бол янз янзын асуудалд орж идэх ч үгүй юм уу. Юм л хийхээр дандаа бүтлгүүтдэг ч үгүй юм уу. Тэгээ бүр ингээд нэг юм сүр сүрэлт нөхчихсөн хүмүүс үү. Тийм хүмүүс яхаа нэг заяа тэнгэр нь хаяа авцсан байд ингээд. Тэгэхээр энэ бас эртний одоо бидний өвөг дээдсэн ч юм уу эсвэл бидний донд хэрэглэгдсэн хилт зүг зүүрүг эднэр бол сайн ингээд ойлгоод үзэх юм бол үнэхээр үнний ортой шүү. Тийм. Үнэхээр үнний ортой. Тэр битгийл нэг ийм юм байгаад байгаа. Хүүхдээ эргүү минь гэж хараад байсан ба. Эргүү минь гээд. Үргэлжийн эргүү минь гэж хараасаргаа сүулт яг хүүхдэнд эргүү маанах тийм өвчтэй болсон гэж байгаа. Тийм түүх вэ. Бас энэ бол бодит зүйл л те. Тэгэхээр үг хэл гэдэг юм чинь бидний хамгийн чухал. Тэгээд за орой мэнд зуул дуудах 100 мордуулах нь зуул гэж хүччихсэн юм болов. Зуул мордуулах гэн. Яг зуулын дуудлага гэдэг бурайд бөөнөрт байдаг байхгүй. Маш урт юм байдаг. Тэр бурайд бөөгийн тэр дуудлага гэдэг юм бол бүр асар урт бөгөөд бүр хэрэглэл бүгднгийн нэг бүрчлэн дууддаг. Бүр ингээд дуудахад хитэн цагч болдог гэлээ. Маш урт тийм дуудлага байдаг байхгүй. Тийм зуул асаагаад тэр яг нэг бурайд бөөгийн одоо тэр ёс юмд байдаг юм. Гэхдээ би бас өмнө энийг бас ярьсан болохоор дахиж ямаргүй. Бүр эртний ингээд бөөгийн тэр бурайд бөөгийн тэр ёс уламжлалын юмыг үзэх юм бол яг л тэр нэг Ивенк Тунгус Якут гэх Сибирийн тэр бөөгийн ёс уламжлал яг бурайд бөөнөрт байдаг байхгүй. Яг хөө тэгээд цаг хугацааны ирэхэнд бас зарим талаараа нэг шашны нөлөө бол нэлээд туссан байгаа даа. Тэгэхээр зул дуудаг гэдэг юм бол байдаг тий. Гэхдээ зүгээр нэг ийм утгагүй юм байдаг нь зулаа дуудыг гэснээр тэн дээр миний онгоц суучлаа харж ийн өтер гэдэг хүмүүсийг л гайхаад байдаг юм. Аргалын цогн дээр 13 уугуулах ёс 13-аар одоо шарын шишинд бол тэгж хиншүүх хэрэгс гаргаж одоо тэр нэг өнгөрөх стыг нас барах стыг одоо араас нь одоо 40 сэх дотор нь одоо хоолж байгаа гэсэн утга санаа юм байдаг. Шарын шишинд байдаг юм. Тий. Яг гэхдээ юу л та альва ер нь юмд хамгийн чухал яг өрөх гэж байгаа бол ер нь хиншүүх хэрэгс гаргах нь л их зүгээр. Яг бид нар мэдээж дээж юмныхаа дээжийг өргөдөхтэй. Тэгэхээр өргөнө гэснээс бид нар юмныг ингээд шавхах биш. Аливны дээжийг нь өргөх хэрэгтэй байхгүй юу? Тий. Дээжийг. Тэгээ бид нар чинь нэг тэгээд одоо нэг сүүлийн үед нэг байж нэг өргөл гэдэг ярьсан дээр нэрээ өргөлөө ярих гэдэг нэг юм гарчиж. Өргөлөө ярих гэдэг. Бид бүр гайхаад их юм. Тэг өргөлөө ярих ахгүй гэд ямар ярих гэсэн чинь нэг юм хямдхан ярихнууд байдаг юм байл та. Хүн
Өөрөө уухтаа бол айгүй бол тэрийг шижиглээд уухгүй те. Наадах чинь муу спирт, хужаа спирт гэдэг. Тэгсэн байж нөгөө итгэж шүтдэг өөрөөсөө илүүд үзэж байгаа тэр нэг уул ус байгаль дэлхийн онгод тэнгэртэй болохоор тийм өрөх гэдэг. Энэ айгүй тэнэг хэрэг байгаа сте. Ерөнхийдөө өрөх гэж байгаа бол юмны альва юмны дээдийг л өргөх хэрэгтэй. Тэрийг ойлгохоос л тэр бөө болох зам эхэлнэ. Түүнээс ч зүгээр нэг ууланд өрөх гэж байгаа юм чи хямдхан гэж яах юм бол хямдхан хулих гэж яах юм бол тэрийг өргөж хэрэггүй. Тийм. Яах бараг болцсон дээр ихгүй. Тэг яг ер нь юунд ч нэг буруутахгүй юм бол 10 будаал байт юм. Тэгтээ яг ингээд бид нар бас сайн мэдэх хэрэгтэй л дээ. Энэ газар чинь янз янзын өргөл авдчих ба зарим өргөдгүүч газар байж болж байна. Харихтаас өргөдгүүч газар байж болж байна. Яг олой газрыг бүр хэмтдгээд үнэхээр бүр өрөх гэж байгаа бол хиншүүхэр ус гаргачил бас битээ хийсгэлэн үнрээ цадж өнгөөр баясна гэдэг шиг гаргах хэрэгтэй юм байгаа юм л та. Тийм байна. Тэгээд ингээд яг хөө бидний дунд нэг туйлшрлын асуудлууд бол үнэхээр их. Бүгд чиний зулан дээр онгодоо дутчих юм уу чи би бүр тиймэрхүү юм дээр нэрээ. Юу ч хэлэх вдэ. Болтгол юм байлгүй дээ. За. Тийм ээ. Тэгээд ер нь бүх хүн чинь өөрөө өргөх юм онгодонтой өргөх юм тусдаа хийдэг савтай байдаг байхгүй юу? Бөөгийн хар тохооч гэж ярьдаг. Одоо тэрэндээ л чанж тэрэндээ л болгож зөвхөн тэр онгодондоо өргөдөг. Тэр савнд юм хийгээл хутгаал тэр сав ингээд дугарж яхад л онгод мэдчихийдэг баггүй юу? Тийм байна. Түүнээс зүгээр яг юм аваад нэг сүү дэлгүүрээ судалж аваад өргөж байгаа бол тэр хүнд итгэл юм. Тэр зүйл зориулж цай чанж уурыг гаргаж мах чанж шүлнийх нь уурыг гаргаж тэр тосыг нь хэр одоо хиншүүлж тий дараа нь тэнд байгаа юм өргөж тэр бол жинхэнэ бөө онгодтой өргөж байгаа өргөл тий. Тэгээ эндээс энэ энгийн зүйлсээс л эхэлнэ. Тэр битгийл одоо нэг баригдах гал ингээд яхахтаа хүртэл тэр бөөгийн тэр хар тогоогоо зөхөж тэгж юмаа дуудаж онгодоо дуудаж цоцсон итер гэдэг юм байдаг л. Бодлоо хэрхэн цэгцлэх вэ гинэ. Яг маш сонирхолтой л чухал зүйлтэй. Гэхдээ би нэг юм хэлэх. Хүн би энэ талаар бодохгүй шүү гих тусмаа яг тэр талаараа боддог. Жишээ нь юу гэдэм. Та цасны талаар битгий бодоорой гэх юм бол хамгийн түрүүнд та цасыг бодно. Тэгвэл танд нэг сөрөг ингээд нэг янз янзын бодлууд байна гэж бодъё л. За би энэ талаар бодохгүй шүү гих тусмаа улам бүр тийшээ гэдэг юм үлчдэг. Тэгэхээр өөрийгөө өөр илүү анхаарлаа татах зүйлийг олох хэрэгтэй. Эсвэл бол зүгээр л та чимээгүй байж сурах хэрэгтэй. Тархиа хоосолж бид нар заримдаа ингээд нэг ямар нэг юм бодож төвлөрөөл тэрнийг ингээд ойлгочих юм шиг бодоод байдаг. Тэгэнгуутлаа бүр 9 шидийн юм ингээд ургуулan бодоод төөрч гэдэг. Тэгвэл зүгээр л өөрийнхөө оюун санаагаа хоосол харин дараа нь юу орж ирэхийг хүлээх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ мэтчлэн янз янзын юм одоо бодол хэрэгсэн цэгцлэх хэтргээ тасгал байна л та. Бүх хүмүүс бол харин тэр хуураа татах юм бол харин бас энэ оюун санаа юм айгүй сайхан надад л тийг санагддаг. Нэг цэгцэртэй яг тэр хүүг аялгаунд миний бодол санаа одоо нэгдэж байгаа юм шиг тийг санагдчихэдэг тий. Тэгээд тэндээ шал өөр юм үсдэг л дээ. 10 секундын 4 м гэж байна л та нэг 5 секундын хугацаанд өөр юм төл бодоод эсвэл юм бодохгүй байгаад дахиад хэдэн секунд хамраад ингээд гих мэтчлэн ч гэдэг юм уу те. За тийм байна. За тэгээд дараагийн чатаар маш олон асуултууд ирсэн. Тийшээ орё доо. Настай нэг маргалддаг. За нэг хүнтэй хамаа жоохон маргалддаг гинэ. Хамт ажилд юм аа. Энийг өдөр чихэр өгсөн санаанд ч зүгээр аваад идчихсэн юм аа. Тэгсэн чинь тэрнээс ш би үүрхээ дотор мохоод нэг л биш болчлоо. Янз бүрийн юм хийцэн биш байгаа. Энийг яаж мэдэх вэ гин. За энэ дээр нэрээ хариулт өгч. Тиймэрхүү зүйл асууж одоо надтай ч гэсэн бүр уулзч үзсэн хүмүүс байдаг. Тэр айгүй хэцүүлтэй хариулт өгт. Нэгт бид тийм амар хартамхаа болцсон. Бусдыг дандаа хартах гэдэг. Ямар нэг юм дээр ингээд энэ хүн надтай муудалцсан өнөөдрийн миний наазгүйтэл бүтлгүүтлийн хүнтэй холбоотой юм болов гэл танаа нэг тийм хартах гэдэг. Хоёрт тийм юмд ингээд автаад
итгээд байгаа бол тухайн хүн өөрөө хүч муу байна гэсэн үг. Сул байна гэсэн үг. Энерги муутай байна, сул байна, эмзэг байна гэсэн үг. Тийм. Тэр нэг чихэр янз янзын юм шингээлээ гэж утга тэр таны энергиэс давж игэл та муунаа муул байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг миний хувьд бол нэг иймэрхүү зүйлийг бол тоогоод байдгүй. Тэг нэг ингээл нэг сэжгээр өвдөж сүжгээр идэгнэ гэдэг шиг ингээд янз янз юмтай нэлцахад байдаг. Ер нь та өөрөө зөрөгтэй, ихтгэлтэй, эрчим энерги өндөртэй тий байж чадах юм бол нэг чихэр мэтийн юмд нэг хорлогдоод хүчгүй байлгүйтэй арайчтэй тий. Ер нь шүү дээ таны хэмжээнээс чинь давсан зүйл болгон таныг даралж байгаа юм. Та эсвэл нэг энэ тэнд янз янз юм хараад тэрнээс айж зорч байгаа бол та тэр зүйлийн хажууд дэндүү хүчгүй гэсэн үг. Тийм болохоор та сэвтж байгаа юм. Ер нь энэ бол сэвтэн ингэдэн гэдэг юм бол яг байдаг ч гэсэн те ихэнхдээ бас сэтгэл зүйн холбоотой юм байдаг байхгүй юу? Тийм. Тэр хүн энерги муутай байна л гэсэн үг, итгэл муутай байна л гэсэн үг. Тэгээд гол бас энэ дээр хариулт нь олон жилийн ингээд хугацаанд заяа хүн ямар нэгэн юм их бага хэмжээгээр хол ойр хэмжээгээр төвлөрөөд байна. Нэг амьдрал нэг ингэдэг шүү, амьдрал нэг тэгдэг шүү, эсвэл нэг тиймнээс болгоомжлохгүй болоод ингээл янз бүрийн хүн нэгэндээ юм хийчдیں۔ Гэсэн тэгэхээр болтгүй гэсэн ингэдэг гэсэн гэл янз янзын ургуулаа л байна. Эцэст нь яг тэрнтэйгээ л нүүр тулах цаг юм. Өөрийнхөө бүтээсэн бодолтой өөрөө эргээд түгжигдэх цаг юм. Тэгжил болохгүй. Ерөөсө хүн бол энэ амьдралынхаа туршид тэр там диваажинга өөрөө бүтээж байгаа байхгүй сайн мууга. Зарим хүмүүс юу гэдэг одоо ингээл зааста ингэчүүл өвдчихгүй, тэгчүүл өвдчихгүй гэл хичээгээл далхан тутамдаа ингүүл бол өвч эргээд яг л тэрийг өөрийнхөө амьдралд дуудаж байгаа учраас яг тэрнтэйг л нүрт болж байгаа. Тэгэхээр хүчрхэг оюун санаатай байх хэрэгтэй. Бид нар бол ер нь нэг тийм яг өнөөгийнх шиг одоо юу гэдэг те тэр их Монгол улсын үуч тийм үү тэр дайчин тийм байх үедээ их тэгж иймэрхүү юмд гэж хавтдаг тийм байгаагүй. Бид нар байгальтлагийг хайрладаг байсан. Түүнд өргөх ёстой зүйлийг өргөдөг байсан, хүндэтгэлтэй ханддаг байсан, тахилга тайлга гэдэг юм хийдэг байсан. Бүгд өөрөөсдийн гэсэн онц шүтлэгтэй байсан. Түүнээс биш одоогийнх чинь ингэчүүл сэвт чинь, ингэчүүл хил ам ир чинь, ингэчүүл бузар чинь, ингэчүүл яа чинь гэдэг ингээл алхам тутамдаа тийм байгааг байхгүй. Яг тэгэхээр бид нар тухай дэндүү хүчрхэг оюун санаатай байсан. Одоо тэр нэг жижиг сажиг юмнаас давсан болоход тэдгэрийг бид нар анзаарахчгүй. Тэгээд биднэрт нөлөөлөхчгүй тийм хэмжээ. Тэгэхээр миний бас ингээд нэг юм асуулт хариулт гэдэг иймэрхүү ингээд лайв подкаст бол ингээд янз янзын юм контент ингээмхүү хийгээд байгаа шалтгаан бид нэг тиймэрхүү байдлаасаа салъя л гэж байгаа. Бид юмыг шүтвэл үнэнхүү зөв итгэж шүтээд тэрнийхээ мөн чанарыг ойлгох түүнээс биш нэг амьдралаа түүнтэй хамааралтай болгох биш. Цаад мөн чанарыг нь ойлгох, мэдэх тэгээд ийм жижиг сажиг мухар сохор сүсгээсээ салах миний зорилго ерөнхийдөө л энэ тийм. Түүнээс биш олон дагагч, лайк, шеэр тэр ямар ч сонирн биш тийм. Зүгээр яг хэрэгтэй миний яриас хэрэгтэй зүйлийг та сонсч игэл сайн л байна. Тийм хүчрхэг бие даасан хувь хүн байгаасаа л гэж би хүмүүсийг боддیں۔ Гэхдээ ялангуяа бөөх хүмүүс өөрсдөө тийм байх хэрэгтэй. Зарим бөөх хүмүүс өөрсдөө тийм нэг юм мухар юм сохор юмд автчихсан байгаад байдаг. Би ёстой ингэсэн чинь болсонгүй, тэгсэн чинь болсонгүй ч гэдэг юм. Нэг хүн засал хийсэн чинь би дийлдгүй ёстой нэр сэвтэй хүн байж тэргэл. Тэгээд ингээд өвдөж завж хүч хатах гэдэг бол энэ бөөлж яад юм баг болцсон дээр шүү дээ. Жишээ нь тийм байгаад байдаг байхгүй юм. Айгу сул. Тэгэл дахиад бас нэг хүнээс очиод асуугаал ингээл тэгээд бүр гайхаад байдаг байхгүй. Зарим нь ингээл бүр ингээд 5 жил 10 жил ингээд бөөлцсөн гэж нэг хүн дээр очиод би бөө юу яг муу юм болов гэдэл эсвэл буруу зүрх бууцсан байна уу гэдэл. Тэгэл дараагийн хүн дээр нь дахиж нөгөө юм асуугаад л ингээд би хэрэв үнэхээр бөөхөн бөгөөд энэ зүйлийг хийхээр амьдралаа зориулахыг шийдсэн бол тэрнтэйгээ нүүр тулахад бэлэн байгаа бол юу тэр нэг юм явах зам чин зориг хэрэгтэй, чин зүтгэл хэрэгтэй, чин итгэл хэрэгтэй. Тэгээ би ийм хүмүүс гайхаад байхгүй. Тэгээд нэг хүн дээр ингээд айгүй зарим хүмүүс бол ингээд надтай ингээд уулж хат тийм хүмүүсээр очсон чинь тэгж хэлээд тэгээд тэрнийх нь хэлснийг хийсэн чинь дараагийнх нь биш гээд дахиад тэрийг нь хийсэн чинь дараагийнх нь биш гээд ингээд төөрөөл яваад. Яг юу болох гээд байгаа яг юу сонсомоор санагдаад байдгийг би юусе тийм нэг хүмүүс байгаад байдаг бүр ингээд яг
Тэгээд өөртөө бөө өтер гэж байгаа. Тийм. Эсвэл ингээд зарим хүмүүс ингээд нэг бөө гэдэг юмд ингээд нэг юм гой сайхан мэтэр хүлээж аваад дурлаад ингээд баг ингээд хоббих гээд байдаг. Тэгэл за чи хэрэггүй юмар яах юм хэрэггүй гэхээр явсаар байгаа сүлдээ яг чи бөөшүү гэсэн хүн дээр нэг очоо нэг бөө болсноо дараа нь дахиад би одоо энийг яах вэ шатаах уу хаях уу гэл. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байна гэхээр бид нар имзэг мохор сүсэгтэй мэдлэггүй тэгээд юмыг өнгөцгөн дүгнээд тэрнийхээ үр дүнд ямар нэгэн алхам хийгээд тэгээ буруутаад байгааг л илэрхийлж байгаа. Тэ. Түнсэл яг бөө мөрөглийг жинхэнэ бөө хүн бол ойлгоход ерөөсөө тийм хэцүү биш. Тэ. Бид ерөөсөө яг тийм нэг юм холион бантан болгож болохгүй байхгүй юу? Юм бол юмыг ингээд нэг юм холион бантан болгож болохгүй. Юм болгоны хооронд нь холиол тэрнээс инглээ тэр ингэсэн чинь тэглээ гэдэг нэг юм бантан болгож болохгүй. Яг жинхэнэ бөө болох нь тэр бөө мөрөглийг ойлгоход тийш нэг тийм аргаа бараадах юм байхгүй. Яг л тухайн ч яг жинхэнэ онготой л хүн мөн бол шүү дээ. Тэ. Тэгээ бид ингээд нэг юм юмны ингээд туйл руу ингээд унаад аж болохгүй байхгүй. Ингэсэн чинь л болсонгүй, тэгсэн чинь л болсонгүй. Тэр хүн л тэгэхэд хэлчлээ. Энэ хүн л ингээ хэлчлээ итэр гэдэг ч юм уу те. Тэгээ тэр болгоны ингээл өөрийнх нь толгойдоо ингээд нэг юм холион бантан болоод та нэг юмд итгэж үтж байгаа бол тэрэндээ итгээд үр шимэн үзэлтэй. Чин итгэл одоо тэр мөнх хаан хэлсэн байгаа шүү. Би ямар нэгэн шашныг үгүйсэхдэггүй. Гэхдээ монголчууд бид нар мөнх тэнгэрийн хүчин дор төрж бас ухаж түүнд цэгц шулуун зүрх сэтгэлээр ханддаг гэдээ одоо мөнх хаан хэлсэн байгаа. Алтуурын. Тэгэхээр энэ юу чинь энэ орчлон дээр үнэн худал зөв буруу сайн муу олон зүйл байгаа. Гэхдээ бид бол тэнгэрийн хүчин дор төрж бас ухдаг. Түн цэгц шулуун зүрх сэтгэлээр буюу орчлон дээр янз бүрийн юм байгаа боловч бид ганцхан одоо тэнгэр эцэг тэнгэр их дэлхийг одоо энэрч дээдэлж үг дээдсэн хүнд итгэдэг гэсэн утга санааг л илэрхийлж штэ. Тэ. Тэгэхээр тэнгэр гэдэг бол ерөөсө бидний эргэн тойронд тэр чигтэл байгаа юм. Одоо ганцхан дээшээ харах биш. Тэр чигтэй юм. Энэ тэнгэр газрын аль нэг юм л байхгүй хад бид угаасаа байхгүй. Тэгэхээр бидний эргэн тойронд бидний сэтгэл доён санаад бидний эргэн тойронд амьслах агаарт бүхэл юмд байгаа юм. Тийм. Тэгээд тэрэндээ итгэхгүй бид нар хүмүүс ерөөсөө тэрэндээ итгэхгүй. Тэгээ юунд итгэдэг гэж нэг ийм хийчих юм бол хийснээс болж би буруудлаа гэдэг юмд итгэдэг. Эсвэл нэг хүн дээр очиад нэг юм сонссон чинь чиний наатах чинь худал тэр чинь буруу ингэхгүй тэхгүй гэх нэг тийм юмд итгэждэг. Тэгээ нөгөө нэг тэнгэр онгод тэр өвөг дээдс газар дэлхий тэрэндээ итгэхгүй. Байгаль дэлхий лос авдаг гэхдээ итгэхгүй. Гэхдээ ямар нэгэн юмнаас болж бүтлгүүтэх юм бол тэр нь тийм юмнаас болсон байна гэдэг юмд л итгэдэг. Тийм л сонио байгаад байгаа. Гэхдээ бүгд биш шүү. Тийм. Бүгд биш. За дараагийн асуултанд оръё доо. Явган над руу ингээд дандаа бөөтэй холбоотой уул би бөө мөргөлөөс өөр зүйлсүүдийн талаар айгүй их сонирхдаг бас судлахыг хичээдэг. Далд үзэгдэл, телефон, паранормал гэл янз янзын сэдвүүдийг судалж ойлгож мэдхийг хичээдэг. Гэхдээ над руу дандаа бөөтэй холбоотой мэтлээ ирээд байгаа юм. Тэгээ одоо яах вэ? Явган бүл гэх юм аа. Явган бүлэх гэх нь юу гэсэн үг вэ гэн. Энэ бол гэхдээ маш ер нь явган бүлэх гэдэг бол маш зөв шүү дээ. Ер нь хүн ер нь юуны тухайд өрүүлэхөө бас 9 шидийн юм ингээл бэлдээл дараа нь тэрэндээ төөрж бүдлэхийн оронд тэр хуураар бөөлөөд тий тэр хуур манжгаар бөөлөөд багаар өөрийгөө нээгээд бөө мөргөлийн мөн чанарыг ойлгоод ухамсарлаад дараа нь хоёр хувц өмсгөр бол өмсөөд ингээд болно штэ. Тэгэхгүй хүмүүс чинь сарын дотор ч юм уу 14 хоногийн дотор хийцэх ингэрэг хоёр хувц гутал чимдаа сав 9 шидийн бэлчээ дараа нөгөөдөлийнхээ учрыг олохгүй гэрийнхаа мухарт нэг юм аваалаа тавьчихдаг байхгүй. Тэр хуур манжгаар тэр явган бүлэх нь тийм буруу юм биш. Буруу юм биш өсөв биш.
шууд тэгж угаасаа яаж явах вэ? Баг багаар тэрийг нээж өөрийнхөө тархины зангилааг тайлаад баг багаар энэ бөөмөргөлтөй танилцаад онгодыгоо баг багаар ойлгож мэдрээд тэр хугацаанд олон талын юм ойлгож мэдээд ёстой нэг цаг нь болоод ирэхээр ёстой нэг төмпөсөө тачигнуулаад гэх нь хайш ёстой нэг өөрийн ирэхгүй байж чадаад байх үедээ тэр хоёр хувцсыг өмсөлөх зүгээр. А яг зарим тохиолдолд шууд тэр хоёр хувцсыг бэлдээд бүүлсэн тохиолдлууд ч байдаг. Тэр бол бүр нэг ёстой нэг үнэхээр тэр онгот нь ороод бүр яайдаа болгоод чдэг юм уу те. Бүрээд бөөнөр ч гэсэндээ шууд тэр их амтай эдэргээд хоёр хувцс өмсдөггүй шүү. Тэр таягт бөөгөөс ахуулаад ингээд баг багаар явдаг шүү те. Эхлээд тэр үүлэн амтай тэр мойлхор майхавч тэрэ өмсөөд баг багаар ингээд чанар нэмээ дахиад тэгээ жинхэнэ хоёр хувцсанд ордог шүү. Тэгэхэд хүмүүс одоо ингээд за чи болохгүй юм байна. Энийг авахгүй болохгүй юм байна. Тулцсан байна, шахагдсан байна гэхээр 9 шидийн бэлтждэг та. Тэрэнд нэгт цаг хугацаа орно. 2 санхүү мөнгө орно. Тэгээд баахан бэлдээл ингээл нөгөөтгөө төчгнүүлээд эцэст нь үр дүнгүй. Яагаад гэвэл тэнд хүрэх тэр оюун санаа болон бие сэтгэл мэдлэг ухаан байхгүй байгаа байхгүй. Тэнд хүрэх яагаад ч байхгүй. Тэр бүгийн тэр нарийн тэр хоёр хувцсыг босгоод өгөх. Тэгээд эргээд нөгөөтгөө яахаа мэдхэ болдог. Тэгэхээр хуураар бөөлөд эхлэх нь бол их зүгээр тий. Тэгж баг багаар танилцсныц дараа нь тэр юм бүтээж болно шүү туц нарыг юм тий. Тэгээд ер нь хуур банжгаар явган бөөлөд сурахад ус бууран байхгүй адаглаа та энд тэнд явахад та гадар хамаагүй хингэрэг дуургаж болохгүй. Зарим энэ байгаль дэлхийн улсад тийм чинь чанга нүргэлсэн юм дуртай нь дургуун байна тий. Янз бүр байна. Цагаа тулахад хэрэгтэй газар маш хэрэгтэй байдаг юм. Энэ ялангуяа бөөнөр бол ер нь тэгэж одоо бол их юм мэдхгүй ойлгохгүй байгаа дээрээ юугүй тэгж их хоёр хувцас өмсөх нь бас тийм зөвхөмж байх. Гэхдээ тиймэрхүү тохиолдлууд бас байхгүй байдаг шүү. Зүгээр яг шууд нэг талд нь ойлгож бас болохгүй тий. Ер нь тийм л байна да. Тэгээд баг багаар танилцаад ирэх үед тэр янз янз юм бэлтэн. Тэгэхээр тэгэхгүй бол одоо эцсийн үр дүнгийг харж байгаа өстэй. Хүмүүс чинь 9 шидийн бэлтэл 2 3 хоёрыг бэлтэл 2 3 хингэрэг бэлтжээл яар цандраал эсвэл хөөрж догтлоод тий. Тэгээ дараа нь яах юм? Би дараа нь энийг одоо яах вэ гэж байгаа хүмүүстэй маш олон таарч ирсэн. Энийг яах вэ? Шатаах уу? Хаях уу гэл тий. Тэгээ уул мууланд аваач тавьсан хүмүүстэй ч таарч ирсэн. Нэг чамдаан сав ингээд юмд хийгээд. Тэгээ үр дүн яг үу тэгж юу онцгой гарч байгаа өстэй тий. Тэгэхээр эхлээд өөрийгөө болон цаг онгот тэр бөөмөрлө мөн чанарыг ойлгож мэдхэд ирмэлцэх хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс ингээд шууд нэг ингээд бөө болсон гэж хуцсан руу өмсөх бодлоо маргааш нь хүн үзээ засал хийх гээд ирдэг. Эн чинь юу мэдэж юу ойлгосон доо юм бэ? Юу мэдэж юу ойлгосон доо тэгэх гэж байгаа юм бэ? Маргааш нь засал хийгээл баг ахт баамаг саданга засгаал янзлах гал үзэж харах гал мэддэг болох гээд үзээд идэг. Үгүй шүү дээ. Бөө болох гэж нэг хэсэг юм туулж байгаа бол бөө болсны дараа дахиад бүх юм эхэлнэ. Зарим хүмүүс яг нэг хөөрөл тэгэл одоо нэг болохгүй болохоос янз янз юм уушч ячаал өстө тийм байх ийм байна гэл тэгэл өгдөг. Тэ би тийм хүмүүст одоо юу гэмэрч яах вэ? Өстө амьдрал чамайг алгадахад арай л болоог байна да гэж хэлмээ санагддаг байхгүй. Тэгэл дөнгөж тэр нэг хуур манжих эсвэл тэр хоёр хувцас өмсний дараа хамаг юм эхэлнэ гэж боддоо. Тэр наатах нь бол зөвхөн триллер штэ. Тэгтээ юу шүү? Хүмүүст нэг зүйлийг ойлгох хэрэгтэй баг. Бид нар ингээд айцсан дээр тулгуурлаад байдаг байхгүй дандаа. Айцсан дээрээ. Юу н аливаа сүсэг бишрлийг итгэж үнэмшиж тэрийг биширж дээдэлж багтаж одоо шүтэж залбирч мөргөж те яахын оронд айцсан дээр яваад. Ялангуяа одоо энэ бөөд ээгөх байгаад байдаг байхгүй. Би нэг ахгүй өвч юм шиг би нэг ахгүй болохгүй юм байна. Өнөөдөр одоо юу гэдэг те ажил төрөл амьдрал ах хүнд хэцүү байгаа нь энтэй холбоотой байгаа юм байна ч гэдэг юм уу те айцтайгаа холбох гээд байдаг. А тэрнээс болж айгүй алдаад байдаг байхгүй юу? Айцснаас яг үнийг жинхэнэ бөөгийн онгод тэр мөн чанарыг ойлгочих юм бол тэр тэгж хүнийг алах гад ч юм уу зовоох гээд байдагтай биш. Хүнд тусыг л өгөх гэж байгаа юм ерөөсөө. Хүнд тусыг л өгөх гэж байгаа юм. Ямар нэгэн онцгой чухал шаардлага тэ байгаад та хоёр тэр онготой нөхсөж байгаа бөө та хоёр ямар нэгэн сайн үлийг бүтээх гээд байгаа юм. Тэ. Тэгэхээр нэг ингээд онгод гэдэг бол нэг цанийг ингээд зовоогоол зүдрийгээд яадаг та биш. Үнэхээр бас яг нэг тиймэрхүү юм байдаг. Гэхдээ тэр бол зүгээр
бараг нэг дөнгөж өнгөцгөн юм байхгүй. Яг мөн чанарыг нь ойлгоод, утга учирыг нь ойлгоод ухаарад сэхэрчих юм бол тэр тэгж хүн айдаг зүйл биш. Харин тэр бүр үнэхээр одоо юу гэдгийг итгэж, шүтэж, биширч, хүндлэж бүр яамаар юм тэр сэтгэлээ өгмөр тийм гайхамшигт юм баггүй юу. Мэдээж тийм дотор чинь онгод дотор чинь бас янз янзын юм байна. Яг л бид нартэй бас нэг талаараа одоо догшин ширүүн байхад айдуу зөөлнөж байдаг юм уу тийм байна. Тэгсэн ч гэсэндээ эцсийн үр дүн нь ер нь аливаа юмны тусын тулд болох гэдэг талтай тий. Догшин ширүүн онгод гэхэр бусдыг харааж зовоох гээд байгаа даа биш. Аливаа юмны балансыг бариулж штэ тийм ээ. Тэгэхээр яг бүх мөрлийн мөн чанарыг ойлгочих юм бол хэрвээ одоо та өөрийгөө одоо бөө хүмүүс үзэж чинь гэж бодъё л доо тийм ээ. Эсвэл одоо энийг жоохон ойлгож мэдийгээд ч юм уу те. Тэгэх юм бол та ойлгоод ухамсарлаад мөн чанарыг нь таньсан байхад тэр онготын таны тусыг олон ч хүртэн таач амьдралтай хүртэн. Бид бүгдээрээ л тийм байдаг. Би ч гэсэндээ онгот тэнгэр энэний тусыг маш их хүртсэн. За тэгээд надаар дамжуулаад ч олон хүртсэн. Тэгэхээр энийг яг арга ухааныг нь ойлгоод мэдээ таниад цаа тэр мөн чанарыг нь л ойлгочих юм бол ямар ч асуудал. Онгод гэдэг чинь бол өстой олон юмны өстой нэг нэгдмэл тийм маш хүчил байгаа шүү дээ. Тэ. Тэнд юу л бол бүх юм байна. Тэнд зангилсан уур хилэн ч байж болж чинь, тэнд багтаж чадсан баяр баясгалч байж болж чинь, тэнд туйлын их мэдлэг мэрэгэн ухаанч байж болж чинь, тэнд асар их хүч чадал байж болж чинь, тэнд бүх юм байгаа байхгүй. Чи тэр хинжээний зүйлийг хүлээж авах гэж байгаа бол тэрийг авах оюун санааны бие сэтгэлийн саваа бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Янз бүрийн тийм хэрэгтэй хэрэггүй юм төөрөх биш. Тэгээд та хоёр нэгдэж чадах юм бол та хоёр нэгдэж чадах юм бол тэндээс гарсан хүчийг зөв чиглүүлж чадах юм бол тэр тусыг олон хүн хүртэж болно. Ийм л юм байна. Маш ингийн. Яг бид наадах зүйлсийг бол ойлгоход одоо бол харин ч ямар ёстой, ямар уламжлалтай юм тийм ээ. Хингэрэг нь яадгийн, хуйг нь яадгийн, гэр хонгот нь ямар учиртай юм те. Гутал нь ямар учиртай юм ч тийм үү те. Дуудлага, тамлага энэ бол ерөөсөө тийм ойлгохгүй юм биш, ойлгоч. Тийм. Энэ талаар би ч гэсэн маш их ярьсан байгаа, олон ч эрдэмтэн судлаач бичсэн байгаа, бөөнөрч ирсэн байгаа. Энийг ойлгож. Гэхдээ тэр цаад мөн чанарыг нь бие сэтгэлээ мэдэрч ойлгож ухамсарлах байхгүй юу да. Тийм. Түүнээс зүгээр нэг юмыг сонсоод энэ иймэрхүү юм байна гэдэг бол энгийн хэрэг байхгүй юу? Зүгээр энгийн хэрэг тийм. За тийм байна да. Тэгээ би зүгээр ер нь ингээд бас боддог байхгүй юу? Бид бүгдээрээ л адилхан юмыг ингээд мэдэхгүй ойлгохгүй байх үе байдаг. Тийм үе надад ч байсан. Бид нар бүгдэнд нь л байдаг. Гэхдээ нэг зүйлийг л ойлгосон ер нь. Яг бүх хүнээс цагаад болохоор асар их тэр сэтгэлийн тэнхээ хүч ухаан гардаг юм байна. Тэгээд энийг ойлгож мэдчих чаддаг юм. Яагаад гэвэл тэр чинь бөө хүн шүү дээ. Тэр чинь зүгээр биш болохоор тэр онгод тэр хүн дээр нөхцөх гээд ирээд байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд ер нь одоо яг өстө баг л нэг бүтээгдэж ингэж нэг төгс хөлбөрлөөгөө бид нар төгсөж байгаа байхгүй юу? Хаалтаа байна. Бид нар нэг юм гээд нэг юм зүгээр л нэг юм байсан гэж бодъё л доо. Хэлбэр дүрс. Тэгэл бид нар яг нэг жинхэнэ хэлбэр дүрс утга мөн чанараа олоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хин нэг нь төрж бодилсан байж болно. Хин нэг нь алдсан байж болно. Буруу зүрх боссон байж болно. Зүгээр яг тэгээд тэр үнэхээр тэр чин зориг, чин зүтгэл, чин итгэл байх юм бол үр дүнгийн үүснэ. Тэг ер нь юу юм бэлээ те. Бүхэн өөрийгөө бас маш гоё л авч явах хэрэгтэй юм билээ. Би одоо ингээд бодоход ингээл нөгөө юу ингээд бодож явах тэр бүхэн хамгийн нараа л өөрийгөө авч явах хэрэгтэй юм билээ. За тийм байна. За яг энэ сэдв дээр жоохон орчих шиг боллоо. Гэхдээ яг тэгээд ямар ч буруу юм бол яриаггүй, хэрэггүй юм бол яриаггүй. Хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй л байсан байгаа юм. Тэгээ ер нь юу шүү энэ бөөгийн эдлэр л хой хувцс юм жоохон сүүлийн үед бол гажуудаад ингээд утгагүй болцсон. Би одоо яг нэг юм хэлэхэд ингээд зарим бөөнөр юм хатны юм шиг нэг юм бортхон малгай өмсөд бөөлж ийн. Хатан ээжигээ буулгах чинь.
Тэнгуутлаа хувцас солисноо дараа нь ийм хааны юм шиг, ноёны юм шиг малгай хүмүүсүүд буулгаж иргэн. Хаан аавыгаа буулгах гэж байгаа юм. Ийм бөө мөргөлд ийм утгагүй зүйл хэдий үеэс ч байгаагүй юм тийм. Одоо энэ цаг үед л гарч ирж байгаа тэнийг л яагаад гэвэл ийм эмзэг, ийм юу сул дорой, ийм мэдлэггүй болчихсон бүх юм нь дэндүү амар хэлбэр болчихсон болохоор тийм сул дорой хүмүүс ийм утгагүй зүйлсийг гаргаж иж байгаа. Би бүр одоо нэг рэп дуу үзсэн шүү дээ. Нэг удаа юм уу юугийн хойг мöyхтэйгээ рэп хийж мэйгээд тэрэчтэй бас нэр тий. Тэр бол нэр тэний хэрэг байхгүй тий. Тэ нэг юм ингээд зүгээр ингээд янз янз юм багаах ингээд өчр зүггүй багаах ингээд могоо цогоо хатчихсан тий. Тэ нэг цагаан сараар өмсдөг дээлэн дээр хитэн могоо хадаад тэ нэг юм их нэг юм банзмууд ингээд 7 тал 8 тал хитэн тал ингээд баахан болгоо тэгээд нэг 11 13 болгоод ингээд баахан олон талтай болгоо тэгээд бөөшнөж. Яг 8 талтай ингэрийг шарын бөөнөр хөвчлэн барьдаг байсан л гэж ярьдаг юм л та. Шарын бөөнөр тийм ингэрэг юу гурвалжин, дөрвөлжин, дугуй гэдээ янз бүр байсан мó тус тустай утга агуулгатай байсан байгаа. Гурвалжин ингэрийг бол тэр болгонд дуургаад байдаг. 3 настай гөлгөн чонын авсаар бүрээд тэгж яадаг гэсэн байгаа юм да. За энэ талаар ярьсан баха. Тэр бүүгийн тэр хоёр хөвц юм бол үнэхээр алдагдцсан. Тэ. Дэндүү алт. Тэг хүмүүс нэг зүйлийг ойлгохгүй. Энэ тухайн хувь хүний хэрэг боловч давхар Монгол бөөгөөс уламжлал явж байгаа гэдгийг сайн ойлгохгүй байгаа. Тэ. Тэгээ дэндүү ингээд нэг юм бантан болгоо ицсэн байхгүй юу. Тэ. Тэгэхээр энэ цаг үеийг маш өндөр мэдлэгтэй, оюунлаг, зүтгэлтэй, итгэлтэй, зоригтой олон хүмүүс гарч иж энэ баг багаар энд нэг цэгцэрчтэнд орох болов гэж боддتي тий. За тэгээ нэг дараагийн асуулт авъя да. Next. Нэлээд олон асуултууд ирсэн байна. Бүүнэр ямар тийм үүлэндээ сайн, ийм үүлэндээ сайн гэх юм аа. Би өөрийгөө цагааны үүлтэй гэж боддөг юм аа. Ер нь танийхаар бол цагаан үйл гэж ямар үйл вэ гэнэ үү? Цагаан үйл харуулв. Яг сайн муу гэдгийг магад тэгж ялгачаад ах шиг байгаад байгаа юм те. Яг зүгээр тэгж ярьдаг байсан байна. Одоо тэр одоо өнгөрцөн хин гэд зарим байсан гэлээ тэр зайранг төрөхт нь тийм айгүй тийм юм мэргэлээд гэсэн маа төрөө бага ах та. Одоо энэ хүн оройтж ирэхэндээ ч тийм манай тэдэн хүн ирэхэндээ ч тийм ингээд мэргэлээд идсэн байгаа мэдээддэг гэсэн маа. Тэгээл тэрийг нутгийн буурал хөгшчүүд нь харчаад энэ хүдээр ч цагаан зүгийн онгод ирж байгаа юм байна да гэддэг ч юм уу те. Тэгээд ер нь тухайн хүнийг дөнгөж тодорж явахт нь байр байдлыг нь хараад шинждэг байсан байна. За энэ хөгчнийг хартаал юм ирж ин да энэ хүүд дээр гээл те. Яах вэ гээл тэгдэг байсан байгаа. Яг гэхдээ бид нар л тэгж англиад байгаа юм шүү дээ те. Тэгж бүр тэгж шинждэг байсан байгаа юм. За эсвэл ингээд нэг багасаа ингээд нэг эмээ өвөө ч юм аав ээжийнхэн хөл гар толгойг барайл ингээл нэг идгээгээл яхад тэг бөөгийн удамтай ч юм хүүхдөлөө гэж бодох. За энэ чинь цагаан зүгэн юмтай хүүхдөө шүү гэдэг ч юм уу те. Тийм. Тэгээд нэг удаа ингэж хэлсэн байдیں۔ Бөөгөн бол сайн муу хар цагаан юм бүгдийг тэнцвүүлдэг. Гэхдээ үргэлж зүг цагаан юм жоох илүү байхгүй бол хар тэнгэр чи нэг мушиг гэх юм бол эргээд тавьдгүй шүү гэдэг тэгдэг юм. За тэрний нарийн учрыг бол энд ингээд хамаагүй яд яах вэ? Одоо энэ хар цагаан гэдэг дээрээс тоо тэгэл хариулч та. Би тойгуура хугалцсан юм аа. Энэ муу ёруу гэсэн байна. Энд ямар нэгэн оо муу ёр байгаа болов гэсэн байна. Тойгуур гэдэг яг Брэд Бүүнер тойгуур гэл тэр нэг
хой зүг нэг дарахад тагны бүүнэр болохоор оров гээл тэгэл халах бүүнэр дохиур итэр гээл ярьдаг байсан байгаа яг нөө хэргийн эзэн хингэргийн дохиур гээл тэр бүүнрийг одоо хот хүрээ газар ирэхтэн тэгж ярьдаг итэргээд тэгээ бөөгийн өвчин орондоо тэр одоо тойгуурландаа их байдаг учраас тэр юунад бол ер нь тэрийг хүнд ер нь баг өгдөгөөсөн баха ерөөсөө тэгж болж өгөл нь өөрөөсөө өөр хүн тэгж хүрэгдэггүй тэр чинь тэгээд арцсны үндсээр ч юм уу ер нь тийм мод зодоор хийдэг яг зарим газар бол арай өөр л дөө тэр чинь тухайн байгаа юмд тэгээд ер нь бас та шууд муу гэх нь хайш юм тийм ээ алимны янз янзын хаасан байж болох юм гэхдээ ер нь орондоо тэр өвдсөн юм шингэдэг байсан учраас тэр орвоо бол ерөөсөө маш их хайрлж гамандаг байсан байгаа бүүнэр тэр битгийл бөөгөөдөг нэг тарамжгүй харилцаа өсөө нэгээ хорлох гэхээр орвыг хулгайлцдаг гэсэн гэж байна. Нэг бол бөөлөө тэр өвдс мөвцаараа авчдаг ч байсан юм уу эсвэл орвыг хулгайлцдаг гэсэн гэж. Тэгэхээр онготон төөрөөд идэг гэсэн итэргээд онгот руугаа нэг дөхөж чадахгүй төөрөөд идэг гэсэн итэргээд ийм түүх байдаг. Тэр битгийл одоо бүр тэгсэн байгаа шүү дээ. Нэг одоо нэг залуу бүү настай бүүтэйг л жоохон тэрсэлтэй байсан байгаа юм. Тэгсэн настай байна. Заач одоо миний ч үе дуусчтэй одоо чиний үеч эхэлчтэй. Хүмүүс ингээд тэгээд ороо битгий газар тавьж байгаа нэгэн гутал орвыг аваад нэг юм шившээд өгсөн гэж байна. Тийм одоо нэг төгжээ шиг байсан хийцэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө бөөнд ингээд бөөлөд юусэн онготоо дуудаж чадахгүйсэн гэж. Яг нь тэр нэг хөгшин хүний бас нэг ухаан гаргаж шít те хүчээр дийлэх гэж аргыг гаргаж шít. Тэгээд дараа нь учрыг ойлгоод тэгээд тийм төгж ямаа тайлсан гэж байна. Тэгээд бөөлсөн гэж. Яг нь энэ домгийн шинжтэй боловч ер нь оров тэр тойгуур гэдэг бол маш чухал зөвшөөрөл гэж хэлмээр байгаа юм. Ер нь чухалгүй юм гэж мэдээж бүхэнд байхгүй л те. Тийм байна. Тэр битгийл одоо ингээд үүдээ. Зарим бөөнөр бол бүр тэгдэг байсан гэж байгаа. Хингэргээ ингээд дээш нь харуулад тоон доор ч юм үүдэн доор ингээд хажууд нь тэгээ орвоо бариад унтчихдаг гэсэн гинэ. Тэнгуутл яах нь цаанаас ингээд ирж байгаа одоо хоёр бөөнөр одоо хоорондоо столчинг дээр чатга матга хортой янз янзын гүйлгэн штт. Тэгтэн тэрнээс нь хамгаалах хингэргээд бүрээсгүй талыг дээш нь харуулаад тавьчихаар тэнд нь яваад орчдөг гэж байгаа. Тэнгуутл нь тэрийг нэг орвоороо гэж цохиж одоо хүчгүй болгож буцааж явуулдаг гэсэн гэж. Энэ бол хоёр бөөгийн түүхэн дээр байдаг байхгүй. Шүн ороо бариад унтчихсэн гэж хингэргээ дээш нарсан чи яг шүн дунд нэг юм шухтнаж ирсэн хингэргэнд нь нэг юм яваад орцсон гэж. Тэгээ босоо харсан чинь тэнд нь хонхноор байсан байгаа байхгүй. Тэр байгаа тэр хингэргээ тэгж тавиаг бол тэр хонхноор тухайн бөө дотор ороод одоо нэг харуулж алах гэж ирсэн юм байсан гэж. Тэгж домжижсэн гэж байгаа. За тэгээд ер нь ингээд тухайн бөө хүнийг бас тэр хуучин цагт бол бөөгийн хингэргийг дүүргэж өгдөг байсан гэж байгаа. Тийм ёс байсан байна. За одоо та надад одоо энэ яваа насандаа ийм тус хүргэлээ. Би таны хингэргийг дүүргэж өгнө гэд тэрийг юугаар бол одоо юугаар дүүргэх юм гээл те. Одоо идэ будаагаар дүүргэх юм уу? Алт эрдэнэсээр дүүргэх юм уу гэж тэгж хингэргийн дүүргэж өгч тэгж одоо тэр насны өргөл болгож өгдөг байсан гинэ. Хингэргийн битгүү дүүргээд ингээд тийм тохиолдол юмнууд байдаг байхгүй юу? За одоо би танаар төдийгөөс өдийг хүртэл энэ их тусыг чинь хүртлээ гэд энэ яваасандаа ингээд танд ингээд хингэргийн чинь юм дүүргэж өгнө гэд тэгээд дүүргэж өгч тэгж одоо үр цайрдаг байсан ч гэдэм үү тийм түүх юмнууд бол байдаг гэх мэт. Тэгээ нэг хингэрхтэй холбоотой юм яг бас нэг ийм домог байдیں۔ Бөөгийн хингэрэг бүтэн байсан гэд би нэг ярьчлуу яалаа. Бөөгийн хингэрэг бүтэн байсан гэдэг. Бүтэн хингэрэгэн дээрээ бөөхөн суугаад одоо тэр харанг гэдэг чинь баггүй баг. Одоо хингэрэг гэж яриад байгаа харанг гэж бас байгаа баггүй юу. За тэгээд бөөгийн хингэрэг бүтэн тэгээ бүтэн хингэрэгэн дээрээ суугаад нисэж явдаг байсан гинэ. Тэгсэн чинь тэр чиний хичээл юм тэр мелбогдын үед мелбогд гэж одоо тэр мундаг нэг гэгэрсэн байдаг шүү дээ. Мелбогдын гэгэрсэн түүхтэр гэдэг нэг юу нэгдэг түүх ном нь байдаг те. Нэг маш их хараалын эрдэм сураад сүлд нь гэгэрх гээд зөв замыг болохгүй маш их зовдөг. За тэр түүхийн нэр бол юу нэлээд норчиж байгаа. Тэгээ мелбогд яг нэг өндөр бясалгалын маш дээд түвшинд хүрээд нисдэг болсон гэж байгаа. Тэгээ нисдэг болоод явж байгаа тийм Кайлас уулын орой дээр гарч бясалгах гэж явж байгаа тэр тэнд Монгол бөө хүнтэй таарсан гэдэг. Монгол бөө хүнтэй. Тэгсэн чинь нөгөө бөө нь болохоор хингэргэн дээрээ суугаад нисчихсэн гэж байгаа. Тэгээ өөдөөс яг тулаад тэгээ нэг тэнд одоо юу гэдэг мелбогд болохоор өөрийнхөө ичид өвдсараа бөөгийн хингэргийг хаглаад
Тэгээ тэр үеэс хойш бүх ингээд тал хингэрэг барьдаг болсон итэргээд. Харин нөгөөх нь болохоор одоо лам хар юмыг ингээд одоо бас нэг юм хийгээд тэгээ лам нар ингээд хоол бадар барьж хоол гуйдаг ч гэдэм үү, хятад тарчиг явдаг ч гэдэм үү, нэг тиймэрхүү ингээд зүгээр яг энэ зүгээр домог шүү. Тий. Домог. Гэхдээ ерөнхийдөө бол маш сонирхолтой. Бөө хингэрэгэн дээрээ сууж нисэж байгаа Кайлас уулын орой дээр одоо амьд хүн дээр нь гарч байгааг үдэн шүү. Тэр ганц гарсан үн мэл богд идэх байхгүй. Гэхдээ Кайлас уулын орой дээр мэл богдтой бөө хүн таарсан гэдэг. Тэгээ тэнд онготой үлдээсэн итэр гэдэг тийм түүх байдаг байхгүй. Нэг онготой тэнд үргэлж сахиж яваараа гэж. Тэгээд тэнгэр шүтлэгтэй одоо өстөө нэг тэнгэрийн очтой хүн иртэл гээд тэр онготой Кайлас уулын орой дээр онготой үлдээсэн итэр гэдэг яг тийм домог юм байдаг юм. Гэхдээ бид нар ч одоо тэнд хүрэх нь одоо үдий үсттэй тий. Зулан дээр имэйл суучлаа харж гэнэ гэдэг хүмүүс ч одоо яаж тиймд хүрэх вэ? Хэцүү бах. За тэгээд нэг ийм түүх байна. Хингэрэг гэдэг чинь бас нарийн өчтэй. Бүр эртний утга учраа хийх юм бол хингэрэг бол бүр айхтар сонь. Бас нэг ийм түүх байдیں۔ Одоо ингээд бөөнөр ингээд хоорондоо л ингээд жоох ингээд нэг бөө ихсэд ирэхээр ер нь жоох ингээд яаж эхэлдэг гэж байгаа. Хоорондоо ингээд толхилсож эхэлдэг гинэ. Чи би болоод ч тийм үү сайн муу юм хийлцээд. Тэгээ ерөөсөө тэгээ болохгүйсэн гэсэн. Тэгээ хамгийн настай бөөгөөс л асуусан гэж байгаа. Энэ олон бөөнөр нэг идэж уугаад дуусах нь яах вэ гэсэн чинь хингэрэгэн дотор нь амгаа ичих. Тэгвэл тэр хар хүчийг нь барина гэдэг. Тэр цагаас хойш бөөнөр хингэргэндээ амгаа хийдэг болсон гэтэргээ тийм түүх юм байна. Тэгээ ер нь яг хингэрэг бол олон янзын утга агуулгаар янзаар хийгдэж байгаа. Айл болох аянга нэргсэн мод ордог ч гэдэм үү. Хингэрэгний тэр номыг нь буг шөргөөсөн юугаар хийдэг, модоор хийдэг ч гэдэг юм уу те. За зарим бөөнөр бол тэр хингэргэндээ нэг зүйл амтны хил хийдэг байсан байгаа. Хингэрэгэн дотор ч онгод заавал байх хэвээр. Тухайн хүн бөөлж явахдаа тэр онгодтойгоо ярьдаг те. За тэгээд юу гэдэг юм. Ихтэй хүн бол бугай арсаар татаад гунамбугийн арсаар татаад гунжин согооны арсаар үддэг ч гэдэг юм уу те. За тэгээд энэ хүн бол одоо согооны арсаар татаад бугай арсаар үддэг ч гэдэг юм уу те. А тэгээд хингэрэг чинь номтой эсвэл онгодтой гэд хоёр дотор янз бүр байгаа юм. Гэх мэт. За тэгэл яриул их л юм байна да тий. Ямар ч гэсэн худалдаа л авчдгүй. Тий. Хамгийн ямар ч гэсэн энгийн юм нь бол ерөөсө худалдаад л авчдгүй. Тий. Тэр ер нь бөөхөн чи яагаад ардаа юм янз их юм ингээд зил хонхнор ч гэдэм үү манжиг моогоч гэдэм үү их юм байгаад нэхэр урдаа хингэргээ барьцдаг учраас хараасаа өөрийгөө айгүй хамгаалдаг гэж байна. Тэгээ хингэрэг чинь дандаа ингэж юм ингэж түлхчийдэг учраас урдаа бол маш сайн хингэргээ барьчих бөөхөн маш сайн хамгаалдаг өөрийгөө хамгаалдаг учраас хойноос л одоо янз зил хонхнор манжиг итэр гэдэг юмар хамгаалуулдаг гэж байна. Тэгээд яагаад бөөхөн бөөлж явахдаа бас их имзэг байдаг гэж үздэг байхгүй юу? Тийм учраас тэр хоёуг хувц нэтэр юм янз янзын тоног юм хийж ингэж өөрийгөө бол хамгаалах тийм юм айгүйх байгаад байдаг тий. За тийм байна да. Чин хандгаа арсан хингэргийг ганцхан голын хажууд дуугаргаж болдог гэж байгаа. Одоо зарим хүмүүс хажууд нь гол юу байхад л бараг чанар манар хийгээд байгаа юм уу? Бөөлөл нэх боллоо бөөлөл идэв тэгээ сонир санагдаад идэв. Тэгтэл хандгаа арснаас өөр хингэрэг голын хажууд гол устай газар юу н хамаагүй дуургаж болдгоо гэж байна. Усыг бол ганцхан хандгаа хингэрээр юм эсвэл хуур муураар тэгэж харагддаг. Тэгэж харагдаж тайлдаг гэж байгаа юм өргөдөг гэж байгаа. За гих мэтлээ ингээ яриад өгөл өчнөл сэдвүүд байна дөө ер нь дуусаршгүй. Дундрашгүй тий. Аминда тулсан бөө асар хүчтэй гэж үг та нар сонсч ирсэн үү? Аминда тулсан бөө. Тийм үг байдаг юм. Бөөн хүн өстөйг аминдаа тулахаар хамаг юм гарч ирдэг гэж. Бүр одоо тийм одоо өстөө нэг их айхтар юм мэрэгжүүлэгч тийм ирэх гэсэн байна. Тэгсэн чинь одоо нэг залуу бөөг одоо өстөө. За чи энийг ямар учиртай энийг хэлэхгүй бол одоо чамайг өстөө цаазаар аавна гэдэг их үед бүх юмыг тайлжсэн гэж байгаа байхгүй цаанаасаа тий.
Ер нь тэг яг нэг тэр тухайн бүхэн өстой амьд толсон газараа хамгийн их тэр шид өвц гэдэг юм үзүүлсэн байдаг. Одоо тэр нисдэг дүүлдэг мүлдэгч гэдэг юм уу те. Өстой нэг янз янзын юм болж харагддаг ч гэдэг юм уу. Тэр үед одоо өстой жинхэнэ нэг тэр дотроос нь юм сэрчдэг. Ягаад тэгэхээр хүн амьдрах хүсэл гэдэг бол хамгийн хүчтэй хүсэл байх байхгүй. Хоёр юмн дээр хүнээс асар их тийм хүч чадал юм гардаг. Нэг нь хүн хайрыг мэдрэхээрээ гэж байгаа хайрын төлөө гэж байгаа. А нөгөөх нь болохоор хүн амьдрахын төлөө гэж байгаа. Энэ хоёр тэр бүх хүнээс ирсэн асар их хүч гардаг гэж байхгүй юу? Хүнээс ч тэр. Тэгэхээр яг амьдаа тулсан бо аюулын хүчтэй гэдэг чи оргуу үгүй ш. Тийм болохоор бүр ийм түүх байдэн ш. Одоо тэр хадны хар бүү өтэргээд одоо тэр шор оронд олон жил байсан тэр бөөнөр тэр ярихдаа шоронд мэрэг төрдгүү гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр алдаж болохгүй. Тэр хадны хар бүүгээд бас тэр шоронд бас тэр сосныг мөд аягүй олон жил орсон байгаа юм. Тэр тайгын хүн байсан гэж байгаа. Гэхдээ тэр аюу дандан зарим биш шүү. Дандан заргаас өөр бүүгийн талаар ярьж байгаа. Тахтын дандан зарим бас өөр шүү. Тэр болгоно яг тэр үзэж харж мэрэг төлгөөрөө одоо өөрийгөө болгож явдаг байсан байгаа тухайн сосныг юм үед. Тийм учраас тэнд мэрэгэн төөрдөг байсан гэж байгаа юм. Нэгч төөрд. Ягаад гэвэл амиараа үзэж байгаа юм байхгүй. Хүний буруу хэлэх юм бол тэнд одоо хэцүү л байх л тийм байсан байх жишээ нэ. Тэг муугаар домондог тийм ёс байна. Нэр дом засал, дом ширэг гэх мэт одоо дом бол олон янз тийм үү. Хар дом, цагаан дом, алаг дом гэж. Цагаан дом гэхээр одоо л бидний зүгээр одоо ахуй амьдралдаа хийчдэг байхад хар дом гэх юм бол илүү зан үлийн шинжтэйч байдаг юм уу те гэх мэт. За тэгэнгუთ л тэр хорыг хороор гэдэг бас Монгол бөөд бас аяхтар ухаан байсан байгаа юм. Яагаад тэр зарим хүчний бөөнөр чинь өвдөж зааж өгч чадах гэдэг үний чинь өгч чинь хатах чинь одоо барыг хурдхан юм бэлт гэм гутлаа янз янзын тийм хатуугаар тэгж дарддаг байсан гэж эсвэл муу гарч гэдэг юм уу те тийм юм байсан гэж. Одоо чинь зарим утагч нэг цусаараа тээгэл мэгэл айгу муухай хараад штэ. Тэгээд тэр нэг муухай харааж байгаадаа биш юм л те. Зүгээр тэр хүн дээр ирцэн байгаа тэр муу муухай юмыг тэгж одоо зайлуулдаг байсан байгаа юм. Тэгээд нэг сонин жишээг хэлэхэд өстой юмнаас нэг бузартад зэвтээд болохоо байлцсан одоо энийг хэлж болж байна болохгүй. Гэтэ та нарт туршиж үзэх гээд хэрэггүй шүү. Ер нь айхтар тийг зэвтэж бузарсан хүнийг тийм их муухай юм байгаа газрын шороогоор үрээд дараа нь аршаанаар угаахаар одоо зүгээр болдог ч гэдэм үү те тийм их тохиолдол юмнууд байдаг. За гэхдээ энийг их дэлгэрэнгүй яриад хэрэггүй байх зүгээр товчхондоо ярьчихад тийм дом юм байдаг. Өстой нэг бузартаад өстой нэг тийм ингээд яшархандаа баригдсан үнийг тэгж аргалдаг бас юм байна тий. Бас одоо тэр домын Монгол бөөгийн домнох арга ухаан чи айхтар шүү дээ. Хүний юмс өөр юм явуулах юм байна. Одоо янз янзын одоо юм бэлдээд тэрийг тухайн хүний өмнөөс явуулаад тэр нь бүр ингээд алга болчихдог гэж байгаа байхгүй. Тийм тохиолдол байдаг тий. Одоо нэг стол нэг энэ хүн яандаа гэж итл тэрийг одоо өөр ямар нэг юмнаар одоо оронд нь золигт гаргах юм хүн бэлдээд тэгээд алга болчихдог. Бүр тэр нэгэд бүр ингээд юм ингээд даруулаад харч болоо ч юм янз янз юм даруулдаг хаа тэр нь бүр алга болцсон байдаг гэж байгаа байхгүй. Тих домны юм байна. Түнс одоо олон юм байна л та. Би тэгээд бас зарим зүйлсийн талаар жоохон битүүхэн ярьсан зүгээр баг. Тэгэхээр зарим хүмүүс ч сайн ойлгож мэдхгүйгээр тэгээд буруу зуруу юм оролдвол тийм ээ. Тэгээ ярил их сонирхолтой олон сэдв байна да. За тэгэхээр яг би зүгээр гол нь шүү дээ хүмүүст ингээд нат руу ингээд айгүй их ингээд чатууд ирдэг байхгүй юм. Тэгээд сүүлийн үед ялангуяа асуулт хариулт хийхээр баг ингээд маш их одоо ингээд заримдаа бол баг утсан ингээд гацаагаал ингээл. Гэхдээ яг зүгээр би боддөг юм. Биднэрт олон мэдгүй зүйл их л байгаа юм байна. Тэгээд заримдаа тэр асуултууд надад хүртэл маш хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл миний мэдхгүй юм хий нэгэн тэнд асуусан байх юм бол би тэрийг олж мэдхийн төлөө ирмэлцэнэ гэсэн үг. Тэрийг олж мэдхийн төлөө би зорино гэсэн үг. Зохиох биш. Мэдхгүй юм чинь гээд
мэдгүй гэмээр хүмүүс мэдчихгүй гэхийн оронд тэрийг харин би мэдэх гэж ирнэлсэн гэсэн. Тэгэхээр ингээд бас надаас юм асууж байгаа хүмүүст аявих баярлаа гэж хэлмээр байгаа. Яагаад гэвэл тэр асуултууд заримдаа надад юм заадаг. Яагаад гэвэл магадгүй тэнд миний мэдхгүй юм байх юм бол би тэрийг мэдхийн төлөө хайх хэрэг гарна, тийм үү? Бас тэгээд хайж олсныхан дараа өөрөө ч гэсэн мэддэг болно. Дараа нь өөр нэг хүнд ч гэсэндээ хэлж өгч чадах болно. Тэгэхээр надаас ингээд янз янзын юм асууж байгаа хүмүүст баярлалаа. Тэгээд буруу асуулт гэж байхгүй шүү. Тийм. Тэр одоо насны дом гитэр гэж л хүртэл байсан ба нэг ийм юу бөөнөрт нэг ийм дом байж. Тэр бол бүр өстө одоо хүмүүс мэдээд авчвал юу н хэлцдэггүй. Бөөхөн бол ерөөсөө нэг тийм ядуу зүдүү ч юм уруудаараа явдаг хүмүүс биш. Гэхдээ зүгээр бөөхөн тэгж юмны тэгж хорыг тайлдаг байсан ба. Одоо юу гэдэг ингээл их тийм муу хувц хонортой тий хоол ундгүй хүний дүрд ингэж орж ингэж болохгүй газар унтаж тий бүр ингээ баг ингээд нүг тэгж явдаг байсан тийм одоо тийм цээр арилгаж байгаа ч гэх юм уу тийм хор арилгаж байгаа тийм дом хийдэг байж л тий. Тэр одоо бөөхөн бол асар сайхан л амьдэрдэг. Гэхдээ ингээл нэг удаа ингээд их муу хувц хонор өмсөж ингэж баг ингэж гуйж мөч ч юм уу тийм юмны тийг цээрийг арилгадаг. Тэгээ бүр тийм байсан. Хуучны болсон тэр нэг айгүйх тийм баян затгал мал хувтай байсан айлууд бүр хүмүүс өөр тийм дон гэж одоо бөөгөр ч юм уу гэж хийлэгдэг байсан гэж байгаа. Муу хувц өмдөр өмсөж одоо нэг өдрийг тэгж одоо өнгөрөөдөг гэж байгаа. Одоо ятуу хүний дүрд орж айлаас хоолгуудаг ч юм уу те бүр ганц хоньны ноос өгөөч те би буян заяа болгож хадгалж үтэж явъя гэдэг ч юм уу тэгж явдаг байсан гэж байгаа. Тэгж яг нэг сайн муугийн юмыг одоо хүн дандаа жаргана гэж байхгүй тийм үү. Дандаа өдөр болгон инээж гэж байхгүй. Алей юм нэг сайнта муутай байх хэрэгтэй. Тэгвэл тэр муугийн тэгж домондог байсан байгаа. Тэгэхээр энэ домыг бөөч гэлтгүүр нь ямар ч хүмүүс хийдэг байж л тэ монголчуудын дунд тэгж их ядруу зүдрүү байгаа хүний дүрд тэгж одоо орж тэгж өөрийгөө одоо муу юмал гаргадаг байсан байгаа. Ягаад тэгэхээр одоо би үүсэх ёстой сайн муу юм авсан ингээ үзэж байгаа шүү гэдэг тэр бэлэг зүүн ухаан яваад исэн байна. За ийм байсан байх жишээний. За тэгээд дараагийн асуулт. Сайн байна уу? За. Бөө болоод удааг байгаамаа. Тэгээд ян загсны мах, тэмээний мах идэхийг ер нь мах идэхийг цээрлсэн. Ийм цээрүүд ер нь байдгүй л гэн. За одоо миний хувьд бол нэг тийм байхгүй. Үгүй тэг хүн лимч хийдэж штэ. Бид нар тэгтээ тэргүүл гол гарах загас жарахатай арт түмэн тэрнээс идэж хэрглэж таараа шүү тийм ээ. Тэр нэг зөв үйлрэлтэн тохируулаач гэдэг юм уу тий. Яг зүгээр ингийн юм байдаг юм. Яг гэхдээ тэр хүн өөрөө эндээ итгэж байгаа бол тэр одоо юу гэдэг юу хориглоход буруу юм байхгүй л тий. Тэр буруу биш шүү. Яг илүү бие хөнгөн байлгах ч гэдэг юм. Зүгээр бөөлөхөөс өмнө яадгүй юм. Их юм мэдтгүй юм. Миний хувьд л бүр өглөөнөөс нь ахуулаад ер нь юм мэдхгүй байх гэж боддог. Илүү их өөрийгөө тэгж хөнгөн байлгахыг л боддог. Яг бөөлөх юм хийх юм мэдчих юм бол онгодч тэр ер нь л болтгоо. Тэгэхээр яг зөв би тэгж нэг одоо хагас одоо мацаг өрдөг гэх юм уу да. Тийм байдаг. Түүнээс зүгээр амьдралдаа шаардлагатай бол одоо хүний иддэг мах юуг бол идэн л тэ. Хүн л идэж болдог юм байвал идэн л тэ. Нэг тэгж цээрлээд инээ тэрэгээд байдгүй юм тийм. Тагын нуран одоо жинхэнэ тэр нэг цаатан товаал тэр бүүнэр штэ. Ер нь энэ одоо цаатан тэр цаач гэж юм таг нурынхаа бүүнэр ингээл яхад бол бөөлгөө тэр нөхцөж байгаа юм ин харах юм бол энэ хүн бусын тийм онгод юмтай айгүйх нөхцдөг штэ. Тэд нартэй ингээд ярилцаал харилцаал тий одоо энэ хүмүүс ингээд золгож молгоод ч юм уу хөөрөг мөрөг зориулаад тийм байхгүй штэ. Тийм.